За сайн байцгаана уу? Quantum Mongolia подкастын шинэ дугаар эхэлж байна. Тэгээд өнөөдрийн дугаар бол бидний барыг хамгийн их олон хүн орж байгаа дугаар болж байгаа. Нийт зургуулаа сууж Quantum Mongolia-гийн бүгд тэр чигтээ явж байна. Тэгээд ерөнхийдөө бол яг дугаар өмнөх дугааруудыг хийсэн Адя, Хасаа, Зориг, Бидгүүн бид дөрөв байна. Шинээр Америкийн нэгдсэн улс докторант хийж байгаа Баска. Тэгээд Америкт бас medical physics-ээр ажиллаж байсан өндөр байна. Тэгээд өнөөдрийн сэдв бол цөмийн технологи, цөмийн энерги, гэрэл зүйтэй холбоотой бүх юм. Тийм. Дугаар эхлэхийн манай IT инженер залуу нэг мэдээлэл ингэсэн. Тэгээд тэрийг хүлээж авцгаая. За IT инженер нэ. За манай подкастын өмнөх 2 дугаарыг сонссон бодлыг аян бас өөрсдийн гэсэн IT болсон байгаа. Тэгээд тэр аяыг хийж гисэн хас эрдэндээ бид нэр талархацгаая. Баярлалаа. Тэгээд өөрсдийн гэсэн давтагчгаа IT болсон байгаа. Тэгээд бас нэг асуудал болохоор бид нар нөгөө нэг ашиг болдгоо пивнийхаа чүнгийг олж чаддгүй хүмүүс чинь нөгөө нэг SoundCloud дээр хийжсэн лимит нь дуусаад тэгээд эхнээсээ манай подкастууд устдаад эхэлсэн байлээ. Тэгээд бид нар өөрсдийнхөө платформ, подкастын платформыг өөрчлөөд одоо Google, Apple гээд бүх подкастууд дээр хийдэг болсон байгаа. Одоо хүмүүс одоо Google, Apple гэхгүй бүх одоо өөрсдийнхөө подкаст сонсдог аппликейшнууд дээр сонсох боломжтой болсон. Хувай барьдаг л. Одоо одохгүй хувай дээр орно. За окей. Тэгээд эхний асуултыг өнөрөөс эхлэе. Ер нь цөмийн энергийн технологи, цэцэргийн технологи гэдэг нь яг юу вэ? Ер нь энийг юунд ашигладаг юм? Яг яах гэдэг юм? За миний яг туршлага бол юу гэсэн бэ гэхээр radiation physics буюу цацраг дэгдэх туяаг ашиглаж бид нар яаж хурдаар эмчлэх вэ гэж байсан. Тэгээ бидний хамгийн сайн мэдэх radiation болохоор X-ray. Тэгээ X-ray бид нэр хүний зургийг авдаг. Рентген туяа авахлаар л тэгээ чи өөрийгөө дахиад нэг танилцуулчих. За өнөр бат гэдэг American Physics-ээр сураад Physics-оор сураад тэгээд дараа нь Medical Physics-ийн компанид физикчээр 4 жил ажиллаж агаад тэгээ одоо Монголд ирсэн байгаа. Тэгээд бидний юу хийдэг байсан юм гэхээр протоныг хурцгаад протоноор хурдаар эмчилдэг төхөөрөмж хийдэг байсан. Тэгээд ер нь протоноор хүнийг буудаад. Тэгээд протоноор хүнийг буудаад. Ер нь болохоор канцер гэдэг зүйлийг эмчилдэг 4 арга байдаг. Нэг нь болохоор бидний мэдэх мэс засал, хоёр дахь нь immune therapy гэдэг одоо аягүй хөгжөөд байгаа. Цаас нь өөр нэмжлүүлдэг. Тэгээ гурлын болохоор тийм. Chemotherapy гэдэг химийн аргаар эмчилдэг. Дөрөвт нь болохоор radiation therapy гэдэг засрагт идэх туяагаар эмчилдэг. Тэгээд ямар процесс явж байгаа гэхээр канцерийн сел доторх DNA structure-ийн charged ion буюу ямар нэгэн charged particle ирээд тэгээд DNA-ийг задалдаг. Тэгэхээр канцер дахиж үржих тэр процессын нэр нь үгүй болгоно гэсэн. Charged particle гэж юу? Charged particle гэдэг нь электрон хийж болно, протон хийж болно, ямар нэгэн цэнхтэй л гэсэн. Хилиум хийж болно, карбон. Цэнхтэй бөөмөр бодно. Тийм, бодно. Тэгээд хэдэн хүн хүчээсэн бэ? Тэр ер нь баг 30 онд анхны 30 хүн хүчсэн. Accelerator хийж байгаа зүгээр хүмүүс аяар сонирхоод зүгээр толгоо хийждэг гэсэн. Тэгээд дараа нь shit энэ ч бас буруу юм биш үү? Гэсэн тохиолдол зөндөө болж исэн. Тэгээд эхлээд X-ray electron-ы хамгийн гол дутагдaltaй тал нь болохоор хүний биед орохдоо ихэнх энерги баг 90% хамгийн эхлээд арьсан дээр нь өгчдөг учраас илүү одоо хортой тэгээд илүү яг эрүүл эс дээрээ онж таргет болох нь хэцүү байдаг. Тэгэхээр протон, хелиум одоо ялангуяа хелиум амар модон орж байгаа. Тэд нь болохоор илүү нарийн баг бүх дөөсийнхөө 90% нэг цэг delivery хийж чаддаг учраас тэгээд нарийн одоо хүүхдийн тархины хор тавдар буюу тиймэрхүү зүйлээр ашигладаг. Хамгийн гол нь электроны масс, протоны масс хоёрыг баг 2000 дахин өөр зөрүүтэй. Тэгэхээр масс нь их байхаар мэдээж илүү соронзоор өндөр байх хэрэгтэй. Масс нь тэрийг хурцсаж байгаа учраас цахилгаан өндөр байх хэрэгтэй. Тэгээ бас тэр чинь 250 MeV маягаар energy протон хүрэхийн тулд дор хаяж 66% speed of light болдог. Гэрлийн урд хүрдэг. Тэгэхээр гэрлийн урд хүрэхээр яадаг лээ ямар particle масс нь ихсэж эхэлнэ. Тэр бас тийм бол айгүй олон инженер харьцангуй л юм чинь тий. Инженерийн чаленжууд байдаг болохоор ерөөдөө proton therapy айгүй үнэтэй байдаг л та. Дор хаяж өмнө нь болохоор 100 сая долларыг байсан бол одоо манай компанийн бол 20 сая долларын үнэтэй. Тэгээд одоо дэлхийд дээр нэг 70 ширхэг л байгаа proton therapy. Тэгээд цөмийн физикийг одоо миний бодлоор хамгийн хүн төрөлхтөн зүгээр ашиглаж байгаа. Ээлтэй ашиглаж байгаа нэг зүйл нь radiation therapy юм байна.
айгүй олон хүмүүс radiation therapy технологи хөгжснөөс болоод cancer-ийг хэмжиж хортодрыг хэмжиж чаддаг байсан. Тэр чинь одоо шарж байхдаа ихэнх нь арьсан дээр нь очиж гэдэг чинь одоо уушигны хорт тавдрыг хэмжих гээд арьсны хорт тавдрт болох юм шүү. Тэгээд наац нэг secondary cancer гэдэг эхлээд эмчлэгч жагаад хоёр дахь хорт тавдар тусдаг тохиолдол зөндөө байдаг. Ялангуяа электрон Монголд бол байгаа Linac гэдэг электроноор radiation therapy. Тэгвэл ер нь тэр электроноор хийгээд хэрэггүй юм тий. Тэгээ электрон чинь баг нэг харт тавдраа идэг чи өөр харт тавдар өгөхөөр энерги хадгалагдаад юм чи. Тэгээ яг технологи амар хөгжсөн л та. Энэ чинь бас 60-аас 80 жилийн явж байгаа технологи. Тэгээд электроноор яаж эмчилдэг вэ гэхээр of course entrance dose нь аягүй их болонгууд intense modulation radiation therapy гэдэг аягүй олон цэгээс бага дозоор deliver хийгээд яг нэг цэгтээ хүрдэг. Тэр ер нь аягүй сонирхолтой. Олон талаас нь бодно гэсэн. Тийм. Тэгэхээр бүр Тэр зэг дээр авахталцаад тэгээд тэгээд тэрийг treatment planning гэдэг бүр том field байгаа. Oncologist дотор cancer treatment. онкологч хийлээ. Oncologist нь radiation therapy гэдэг Хорт тавдар судалдаг. Тэгээд протон болохоор бусдуудаа бодвол яг нэг цэг дээр 90% ондог болохоор хамаагүй амархан эмчнэрт тэгээд илүү нарийн бүтцтэй зүйл дээр таргадыг хэрэг. Тэгээд протоноос бүр мундаг зүйл нь карбон гэдэг. Тэгээд карбон ч нь одоо 12 дахин илүү масстай. Хөлөдөө атомоор бодох юм. Нүрс төрөгч. Тэгээд нүрс төрөгчийг хувцсана гэдэг бол бүр массив юм байгаа. Одоо жишээл Японы нэг гэдэг Hitachi-гийн бүхэлдээ та LHC-г мэдчихэж байгаа бох тийм. LHC шиг л арайч LHC шиг шүү дээ. LHC гэж үл. Авраг катрон юм. Large hadron. Дэлхийд байгаа хамгийн том эгэл бүүмийн утас. Протон утас гэж. Бид нар яг ижилхэн бол протон ижилхэн л утасдаг. Тэгэхээр протоныг чинь бүр гэрлийн урдны 99 цэг 99% тийм. Тэгэхээр бүр амар өндөр энергитэй болж байгаа. Бид нар бол сая карбоноор буудна гэдэг чинь шүү дээ. Тэр нэг хурцхад нэг юм cavity гэдэг ойлголт. Тэр cavity-ийн одоо цахилгаан соронзоорны хүчлэг хэр орчим байдаг вэ? Йоо. За ямар ч тийм нэг confinement буюу нөгөө charged particle эргүүлэх хэрэгтэй шүү дээ. Cyclotron дотор. Тийм. Cyclotron гэдэг нэг игэл бөм хурцдаг тэр төхөөрөмж. Тийм, төхөөрөмж нь. Тэгээд тэр төхөөрөмж жишээлбэл соронзоор үүсэх хэрэгтэй. Соронзоор нь үүсгэхийн тулд бидний энергит хүрэхийн тулд 9 Tesla гэдэг. Та нөгөө эмнэлэгт MRI машинуудаас очижсэн баг тий. Амар чимээтэй бүр хөнгөтэй. Тэр чинь бас доор хаяж 3-5 Tesla байгаа. Тэд нар бас бодд юм уу те? Тэд нар зүгээр соронзоор авч орж болдгоо тий. чинь тэр шүү. Тэр чинь нөгөө MRI чинь нөгөө нэг хүчтэй соронзонд оруулаад тэгээ спинүүдийг бүгд нэг чиглэлд авчихсан. Спинүүд нэг чиглэлийн дагуу болоод тэрүүгээрээ зураг авдаг тий. Тэгээд өөр бодисуудаас хамраад спин өөр байгаан бол тэрүүгээрээ ялгаад. 9 Tesla гэдэг чинь бол үнэн өндөр соронзоо орно л та. Дэлхийгээс өөр 9 дахин хүчтэй. Тий, 9 дахин хүчтэй. Тэгээ тиймэрхүү юм хийхийн тулд бүтэн дамжуулагчид ашигладаг тий. Яг нь Монголд болохоор cancer treatment-ийг radiation therapy 2 дугаар эмнэлэг гоё юм барьж байгаа юм билээ. Тэгэхээр proton therapy бол дэлхийд хөгжих арайханд болоогүй. Яг тэр үнэтэй болохоор технологи хөгжиж нэлээд хөгжиж нэг 10-20 жилийн дараа proton therapy илүү хямдхан болоод үнэтэй гэдэг төхөөрөмж нь үнэтэй юм уус л тэр эрчим хүч нь төхөөрөмж нь үнэтэй. Төхөөрөмж нь дор хаяж 20 сая доллар хамгийн хямдхан да. Тэгээ бас тийч ажиллуулж байхад шаарддаг технологи эрчим хүчний зардал тогны мөнгө гэдэг нь бол бас. Тийм тэр гайвалтай. Тийм яг тэгэхээр superconductors чинь нэг цахилгаан гүйлгээд эхлэнгүүт infinitely хизээч зогсохгүй эргэлдээлээ чад 9 Tesla соронзоор өсөв. Гэтэ яг тэрийг superconducting байлгахын тулд хүргэх хэрэгтэй 4 Kelvin руу. Тэнгүүд тэр хүргэж байгаа pressurize хийж байгаа cryo pump-ууд байгаа. Pump гэдэг нэг нуцаасаад тэд нэр айгу mechanically айгу захилгаа хийдэг. Тэд нар чинь тэгээд бас нөө асах гэж манай хот нутгийн тогийг унтраагаад байгаа юм шүү дээ. Тэр чинь гэхдээ тийм амар биш л дээ. Нөгөө түрүү ярьдаг LHC чи асах гэж Женевийн тогийг байхгүй болгочихсон. LHC чинь болохоор мангар олон яг магнит байгаа шүү дээ. Соронзоор үүсгдэг цахилгаан гүйлгэж байгаа. Тэр хэд дахин том л та бидний хийж байгаа зүйл. За надад ямар ч нэг хэдэн асуулт байна. Тэгээд угаасаа энэ маягаараа цаашаа ярих юм бол игэл бүүмийн физик руу орох гэдэг. Тэр тийм ээ. Цөмийн физик дээрээ тогтъё. Radiation дээр цөм гэдэг чинь одоо нэг 10 хасах 35 м хавцсан шүү дээ. Игэл бүүм чи 10 хасах 37-оор орчин тэгэхээр арай жоохон том дээрээ тогтъё. Тэгээд эхний асуулт түрүүн MEV гэж ярьлаа. Тэр яг энерги нэгж үү те. Тэр ямар энерги гэж MEV гэдэг нь мега электрон вольт. Мега гэдэг чинь 16 зэрэгтэй. Электрон вольт гэхээр нэг электроны байгаа волтж. Ягаад мега электрон энергигээс илүү хэмжихээс илүү бид нэр
тэр протон тэр энергиэрээ хэр хол хүний биед ороод явж чадах вэ гэж тэр их нэгжлэхээр нэгждэг. Тэр нь болохоор 32 см шилжил. Яагаад тэгэхээр тулах зай. Хамгийн сүүлд очоод тулаад энерги деливер болох зай. Тэгээд протон терапи болохоор хүний биеэс хаанаас нь ч онсоо хаанч канцер байсан, хорт тавтар байсан 32 см дотор бол тэр тавтрыг босгох боломжтой. Хивч том байсан, жижиг байсан. Вау, надад бол 32 см үнэхээр агуу сонсогч байна. Ягаад тэгэхээр протон гэдэг чинь өөрөө 10 хасах 37 тийм нэгийг 37 зэрэгт хуваацсан хэмжээтэй зүйл шүү дээ. Тэр жижигхэн зүйл 32 см явна гэдэг чинь нэгсэн дөө хүн болвоор зүгээр алхаад дэлхий дээрээс ангар хүртэл явж байгаа даа. Тийм хол зайг протон тулж байгаа. Тэгээд тэр зайг туулахдаа нэг шулууны дагуу явж шүү дээ. Нэг байрууд тэр бол медикалийн тэр нөхдөд бол үнэхээр технологиуд бол үнэхээр агуу юм байна. Энэ бол маш гайхалтай зүйл үү те. Надад үнэхээр гайхалтай сонсогч байна. Тийм бол 32 см аяг жижиг гэсэн. Хүмүүс тэр маш жижиг юм биш мөн. Хүний хэмжээс бол 32 бол нэг хүний одоо насан турш хүний бол нэг хагас алдалтын хэмжээ юу. Магадгүй тий. Тэр чинь протон шиг тийм жижигхэн биеийн үед бол асар гол хэмжээ юу. Би сайн ойлгохгүй. Одоо ингээд буудаж ингэж байна шүү дээ. Түүнүүд нэг хорт хавдрын эсийг нь буудаж гаргаж байгаа юм эсвэл буудаж алж байгаа юм уу? Кодын доторх source code-ыг нэвтэлж чинь гэсэн. За тэгээд хүний бие чинь 70% нь ус шүү дээ тий. За. Charge particle буюу протон шилжил электрон ч юм уу. Явж байгаад их хорт хавдрын эсдэр очингуудаа сэлэн доторх байгаа ДНХ байгаа. Тэрнийх нь ус төрөгчийнх нь электроныг задлчингууд нөгөө нэг ДНХ-ийн structure нь хоорондоо тасраад тэнгүүтээ дараа нь дахиж үржих тэр механизмыг алж байгаа гэсэн. Буудна гэдэг чинь юу гэсэн үг гэхээр зүгээр тэр протоныг хурцсаж байгаа л баг тэр энергитэй болгож. Тэгжиж арьс нэвтүүлж чадсан тий. Тийм л энэ да. Гэхдээ хамгийн гол одоо инженеринг чаленж нь болохоор хийх ёстой зүйл нь зөв зэгтэй зөв газартаа онох. Нийт жишээлбэл бид нэр протон терапигаар ярихад 50 сая протон биеийн буюу 50 сая протон дундаар багц ингээд явуулж байгаа байхгүй. Тэр чинь протон чинь эрүүлээс хорт авдрээс гэж ялж чадахгүй шүү дээ тий. Тэр бидний хийж байгаа зүйл 0.1 мм-ийн наривчлалтай байдаг. Тэгэл та 2 давхар байрлах шиг team down device-аас тий 0.1 наривчлалтай протоно таргет хийнэ гэдэг нь хамгийн хэцүү чаленж хэцүү зүйл. Зөвхөн хорт авдрын эссэнлэг тэрүүхэн зэгтэй ингээд буруу ажиллаад хүсэж байгаа. Хорт авдрын эс гэдэг чинь дотор тэнэг олон төрөл. Одоо цусны хорт авдрыг бол бүгд өөр гэдэг юм. бас жоохон өөр. Цусны хорт авдрын эс чинь нэг онож бодгож байгаа хэцүү болчих юм биш үү? Тийм, бүтэн биеэр нь тийм явж байгаа юм чинь тий. Цусны хорт хавдрыг бол ер нь radiation therapy-гаар эмчлэх боломжгүй. Гэхдээ яг 2-3 судалгаанууд яваал идэв. Бүтэн биеэр нөгөө нэг radiation өгөөд тэнгууд нөгөө эрүүл эс чинь илүү ДНХ-ийн төсвөртэй тий. ДНХ ингээд буцаад нөхөх төсвөртэй. Сумаас олруулаад полиметалж юм шүү. Сумаас полиметалж. Эрүүл эс нь болохоор өгөхгүй тэрэндээ. Өвчтөөс нь болохоор зөвхөн тэрэндээ оноцсон. Гэхдээ яг би нөгөө өөрөө их энерги хөвчрээс айгүй олон асуулт юм л дээ. Жишээ нь 0.1 мм-ийн наривчлал гэдэг бол чинь миний бодлоор бол протоны хувьд бол бас буцаад би протон байсан бол мангар том зай байхгүй тийм. Амар том зай байхгүй. Би хүснээ хийж болохгүй 0.1. Тэгэхээр 50 сая багц байгаа шүү дээ. 50 сая шиг. Тэр чинь багцахгүй шүү дээ. Тэр 50 сая шиг протоны бис. Бид нэр ингээд одоо тэр нөгөө соронзон орноор focus, defocus, focus гэж яваад тэр чинь яг optical юм явж байгаа байхгүй тийм. Тэгээ тэрийг багцласаар байгаа юм 4 мм болгочих чинь. Тэгэхээр чи хэрвээ протон байсан бол бусад протонуудынхаа ихээр чиний ирэх хязгаарлалт гэсэн үг. Сая энэ дээр нөгөө нэг 50 сая протоныг нэг бааж хийж тийм бааж угсаа мэрэгчлээ хэл. Сая энэ дээр зүгээр нэг тодруулаад хэлэхэд нөгөө нэг цахилгаан соронзон орноор ингээд фокуслаад тэгээд фокусыг хүчээр алдуулаад ингээд баанчиг яг нэг хэлбэрээр нь ингээд нэг 100% хэлбэрээр барьж байгаа гэдэг яг юу гэсэн үг вэ гэхээр диполийн соронзон орн байдаг. Яг зөв. Эсвэл quadrupole соронзон орн байдаг. Энэ өөрөөр хэлбэл дипол буюу 2 туйлд соронзон, quadrupole буюу 4 туйлд соронзонгоор энэ 50 сая протонуудыг ингээд X болон Y гэсэн тэнхлэгийн дагуу нэг бол шахаад, нэг бол одоо ингээд 100 хэлбэртэй оруулаад шахаад, тэлүүлээд, буцаагаа шахаад ингээд яг тэр 100 хэлбэрийг хүчээр ингээд соронзон ашиглаж барьдаг. Яагаад тэгэхээр протон маань өөрөө ингээд цэнхтэй бөм учраас соронзон оронд бол
үйлчлдэг. цацарчих юм биш үү тий. Миний ер нь гол ажиллаач юм байсан л та. Яаж тэр дайп бол Нэгээр нь бодох биш. Таван Таван баг нэг бодож байгаа юм тий. Туршлагын хүмүүсийн хувьд бол баг нэг юм хийжсэн. яг тэрийг яаж Нэг нь болохоор яг хөө тэнд зүгээр мөрөөрөө амьдарч исэн хар тав дээрээс бодох гэдэг. Нэг нь болохоор энэ чинь ертөнцийн үүсэл мүсэл судлах га яваад байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр 50 сая ширхэг протоныг чи нэг дор бодох юм биш үү те. Нэгээр нь цугуулж биш. Тийм. Тэгвэл тэд чинь нэг адилхан бүгдээрээ нэмэгцэн нэгтэй чи хоорондоо төгсгөлцээд ингээд бутраад тараад явчих юм биш. Тэгүүлэхгүйгээр бодно гэсэн үг яа гэсэн. Амар гоё зүг асуулт байна. Наа чи нэг том чаленжуд. Тэгээд хамгийн гол нь 50 саяас ч их бортон байгаа байхгүй юу. Тэгээ ямар хурцгуураас хамаарна. Бидний болохоор пост буюу single cycle гэж үүдэг. Тэр нь болохоор багцаараа явдаг. Зарим мод asynchronous cycle гэж үүдэг. Багцаараа биш бөөнөр явдаг тийм. Амар их. Бидний болохоор багцаараа явдаг нь илүү имлэгийн багцанд ашигтай. Тэгээ багцаараа явсан ингээл томрол дэлгэрээд байгаа тийм. Тэгмээд cyclotron-оос хурцгуураас гарахын тулд бас regenerator гэдэг зүйл байдаг. Тэр нь юу гэхээр зүгээр physical magnetууд, соронзууд тэгээ тэрийг ингээд зохингууд нөгөө нэг протоных нь beam ингээд шал өөр хэлбэртэй болоод. Тэнгүүд тэр муухай хэлбэртэй болсныг бид нэр зөв хэлбэртэй оруулах гэж байгаа. Ямар нэг Сум шиг л болох гэдэг. тийм нарийнхаа Тэрээс шууны бууны сум шиг биш. Юм буудахгүй бол санаа нам. Заавал бодох юм байна. Гайхандаа шууны бууны сум чи задарч байгаа шүү дээ. Тэр шиг болж байна. Гэтэ бас гоё тайлбарлаж байна. ер нь л яг л тийм л энэ Merkel физикээр сүмийн шинжлэх ухаанд яаж хэрэглэх. За ер нь ингээд ерөнхийдөө энэ цацрагийн эмчилгээ medical radiation medical эмчилгээ гэдэг маань ерөнхийдөө цөмийн технологиос гаралтай зүйл те. Цөмийн физикээс гаралтай зүйл. Тэгэхээр яг ерөнхийдөө цөмийн физик нь өөрөө анханаас өгсөн бай гэж хүмүүс бодож ич магадгүй. Эхэндээ ийм ярьсан юу гэхээр ерөөдөө ихэнх хүмүүс цөмийн бөмбөг, цөмийн технологи, цөмийн бөмбөг гэж мэддэг. Хирошима, Нагасаки хүн алах тухай бодож исэн чинь те гинт их хүн имжлэх тухай. Хизэнээс үссэн. Бас гэж яхан хэлтлээ. Яа, бөмбөгийн хадлаар. Одоо хүн амьдрууч ханлаа шүү. Одоо алах л та те. Тэгээд энэ бүхэн хаанаас эхэлдэг юм? Яг зүгээр бүр түүхэн хавж ярих юм бол Францын физикч Becquerel хамгийн анх альфа бета цацраг үдэхийг бол ангилж хийснээс байгаль дээр байдаг альфа бета цацраг үдэхтийн талаар судалгаа хийгээд тэндээс бол ерөнхийдөө радиашн цацраг үдэхин талаар ойлголт өгсөн цацраг үдэх танилцсан. Тэгээд энэ дээр бол Marie Curie гэх мэтчлийн наалжтай физикчдүүд энэ талын судалгаанууд бол маш идэвхтэй peer хийжсэн юм шиг. Тэгээд peer Curie Хитон юм ярьж байгаа лээ. одоо 1920-ад оны яг л 100 жилийн өмнөх шинжлэх ухааны төв. Сая хүн имжлэх талаар ярьсан. За одоо тэгээ хүн алах талаар жоохон яриа гэдэг ч шиг юм. Тэгээ ерөнхийдөө л устгах талаар тэгэхээр ингэхлээр яалтчгүй нөгөө цөмийн зэвсэг рүүгээ хэдүүл орчих болчиход байна. Тэгэхээр ерөнхийдөө бол дэлхийн 2 дугаар дайны сүүл хавьд бол Америкийн нэгдсэн улс бол алдарт Манхэттен төслийг бол шаардлага бий болсон. Цөмийн бөмбөг. За шалтгаан нь бол нацист Герман, Гитлерийн Герман бол цөмийн бөмбөгтэй болох туйлыг ойрцсон байсан. Энэ талаар бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Рузвельтэд бол Альберт Эйнштейнээс захиа хүртэл бичижсэн байдаг. Нацистууд төрүүлж цөмийн бөмбөгтэй болох гэж шүү. Тийм учраас Америкчууд та нар бол яаралтай цөмийн зэвсэгтэй энэ технологид шаардлага байна гэдэг тийм захиаг бол бичижсэн байдаг. Тэгээд энэ дээр үндэслээд Америкийн алдарт физикч Роберт Оппенхаймер тэгээд Германы алдарт физикч John Wheeler тэгээд бета тэгээд тухайн үедээ бол дөнгөж PhD-г хамгаалаад байсан алдарт Ричард Фейман гэх мэтчлэн том физикчтэй. Домгууд тийм. Ер нь домгууд физикийн шинжлэх ухааны домгууд. Тэгээд тэдгээр бол Манхэттен төсөлтөд бүгдээр орцгоосон. За Манхэттен төсөл бол ердөөсөл Америкийн нэгдсэн улсын цөмийн бөмбөгийн төсөл байсан. За энэ төсөлд бол нийтдээ 3 орн хамрагдсан. Энэ бол Америк, Их Британи, Канада гэсэн 3 улс бол хамтарч ерөнхийдөө бол нацист Германаас төрүүлж цөмийн зэвсэгтэй болох ийм одоо энэ бол ерөөсөл маш том технологи бол инновацийн төсөл шүү дээ. Тэгээд энэ дээр бол нийтдээ тэдэрт бол 2 чиглэл байсан. Нэг бол ураны бөмбөг хийх, нөгөө плутоны бөмбөг хийх. Тэгээд хамгийн гол нь яг аль нь ажиллахыг бол мэдэхгүй байсан. Яг аль бөмбөг нэг амжилттай болохыг мэдэхгүй байсан учраас шийдэл нь бол за хоёулангийн хийгээд шийдэл. Тэгээд 1944 онд эхэлсэн төсөл бол нийт 45 онд дуусаад тэгээд Big Boy бол
Little Boy тэгээд Fat Man гэсэн хоёр бөмбөгтэй болсон. Тэгээд Little Boy болон Fat Man хоёрыг бол Японы эзэнт гүрэн дээр бол 45 оны 8 сарын 16. Хирошима бол Нагасаки гэсэн хоёр хот төр 2 бол 3 хоногийн зай. 2 хоногийн зай. Тэгээд 16 18. тэгээд унгасан хоёул амжилттай болсон. Ингээд Америкийн нэгдсэн улс номхон далай дахь дайнд бол ялт байгуулсан. Японы эзэнт гүрэн бол шууд үг дуугүй бууж өгөх гэрээ нар үсэж зураад. Тэр бол жоохон асуудалтай. Тэгээд Сарын дараа бууж өгсөн байхгүй баг. яг хөө тэгтээ бол угаасаа ялагдана гэдэг нь бол тодорхой болсон байсан. Тэгээд Яг хэдүүлээ цаг цүлдэн цаг гарах юм бол ягаад цөмийн зэвсэг тэр дайны одоо эцсийн шийдвэрт ямар ч нөлөө байхгүй байсан бэ гэдэг талаар. Тэр чинь дай дуусны дараа. CCS би тэгсэн сарын дараа бууж өгөх гэрээнд гаруусаа зурсан бас тэгэхэд нөгөө Гитлерийн Герман ялагдсан тэр нөлөөсөн юм шиг байна. Тэр чинь бүр 3 сарын өмнө дууссан. Оо за. Орос Японы эсрэг дайн зарласан дараагийн өдөр Япон бууж өгсөн баг. За тэгээд буцаад сэдврүүг ороод би нэг энэ жоох юм нэмэд хэлчихлээ. Одоо бол шууд уран плутоны бөмбөгийг хийх асуудал руу Эйнштейнаас болоод орчлоо шүү дээ. Ерөнхийдөө яагаад цөмийн бөмбөг хийж болох вэ гэдэг санаа бол 1900 оноос анх гарч эхэлсэн. Беккерел анх цацраг итэх одоо бидний амьдсан гэдэг түрүү ярьдаг рентген гэх мэтлэг. Рентгенийг бол гэхдээ Беккерел нэг юм л дээ. Альфа бета зэрэг цацраг итэх цацрагийг нээсэн. Тухайд бид нар юу мэдчихсэн бэ гэхээр цацраг итэх бодис элемент гэдэг зүйлийг мэддэг. Одоо хэрвээ та кино харж ирсэн бол ингээ харахад гэрэлтдэг бодис гэдэг шүү дээ. Нэг гоё ягаа магаа өнгөр гэрэлтдэг байдаг. Цэнхэр. Тэр цацраг итэхтэй учраас би өнгө ялаадаг. Учраас гэрэлтэж харагддаг. Ягаад гэвэл өөрөөсөө энерги гаргаад ирэх гэсэн үг. Гэрэл цацаад ирэх гэсэн. Тэр энергийг тухайд юунд ашиглаж болох вэ? Яах вэ гэдэг бол хэн ч мэддэггүй байсан. Дараа нь мэдээж бидний нөгөө алдарт баг бурхан шахуу шүтэгдэг Эйнштейн тэр энергийг хэмжиж болох томьёог бичиж байгаа. Хүн болгон мэддэг шүү дээ. E-тэнцэн квадрат гэх. Тэр томьёо юуг харуулж байгаа вэ гэхээр энерги масс болж болно. Масс энерги буцаад энерги болж болно гэсэн. Тэгэхээр тухайд нөхдүүд одоо орчин үеийн яриагаар ингэж ярьж байгаа. Ямар нэгэн элементийн атом байг л дээ. Атомын цөм болон электроноос бүтэн цөм нь протон, нейтрон хоёр түрүүний өндрөөгийн ярьдаг протон. Тэгээ өөр протонтой барьцалдаг нейтроныг цэнэггүй бөмбөг. Бараг адилхан масстай. Энэ хоёр бөөмийг тусад нь жинлээд үзээ л да. Тэгэхээр нэг за протон 1 г, нейтрон 101 г жинтэй байлаа. Тэгвэл хамгийн энгийн одоо энэ хоёроос бүтсэн атомыг авч үзэх юм бол тэр атомын цөм нийлээд 201 гэдэг жинтэй байх хэрэгтэй тийм. Гэтэл яг бодит байдал дээр одоо 2 гэдэг жинтэй байдаг. Нөгөө 0.1 хайчсан байдаг асуу. Тэр 0.1 гэдэг нөгөө массын энерги маань өөрөө масс бүтсэн энерги болдог гэдэг шиг масс маань хоорондоо барьцалдахын тулд энерги болоод барьцалдах энерги рүү хувирж байгаа. Тийм юм бол энийг буцаага задлчих болно шүү дээ. Буцаага задлчих юм бол нөгөө барьцалжсэн энерги чинь сул гарна. Тэгвэл E-тэнцэн квадрат гэсэн 1 г энергийг тэгж задлахад бүл бүтэн хотыг тэр чигт нь устгаа хийчих хэмжээний энергийг цацдаг хэвээр. Тэрийг Эйнштейний томьёогоор анх бодохыг бол ерөнхийдөө Боор болон бусад эрдэмтэд хамгийн түрүүнд харсан. Яг тэр үеэс анх цөмийн зэвсэг гэдэг тодорхойлол хүмүүс шууд ойлгосон. Хамгийн түрүүнд ялангуяа цөмийн зэвсэг хийж болно гэдгийг хамгийн түрүүнд ойлгосон хүмүүс бол Франц эрдэмтэд. Яг энэ тэгшлэлийг ашиглаад жоохон инженерийн шийдэл байх цөмийн зэвсэг. Одоо нөгөө Эйнштейн нийтэн цөм MC квадратыг нээчингүүд хүмүүс масс чи энерги болж болох юм чинь яаж массыг энерги болох вэ гэж бодож байгаа тийм. Тэгэж цөмийн зэвсгийн үг хэлсэн. Уран плутоны бөмбөг гэдэг маань өөрөө болохоор яг цөмийн зэвсэг маань дотор маш олон янз байгаа. Хүмүүс хоёр янз гэж хэлдэг. Яг үнэхээр маш олон янз байгаа. Ерөнхий хоёр хувааж болно. Уран плутоны бөмбөг бол нөгөө хоёр барьцалдсан нейтрон протоныг хооронд нь салгахад гарч байгаа энерги нь тесрэлтийн энерги болж байгаа гэсэн. Нөгөө нэг энерги нь манай нарыг тийжээдэг энерги. Нөгөө хоёрыг нийлүүлэхэд бас нэг масс алга болсон шүү дээ. Тэр энерги гэсэн. Fusion fission гэж ярьдаг. Fusion. Цөмийн нэгдэх болон задрах. Тэгэхээр уран плутоны бөмбөг гэдэг маань бол ерөөсөө задралын энергийг ашигладаг. Хамгийн орчин үеийн ялангуяа бүгд Терминатор гэдэг киног үзсэн баг тийм. Тэр кинонд хэрэг ажилласан бол hydrogen bomb гэдэг шүү дээ. Острогчийн бөмбөг яриад. Тэр хоёр атомын цөм нийлэх урагдлаар бий болж байгаа цөмийн хэсэг гэсэн. Гэхдээ тэрийг бий болохын тулд маш их температур хэрэгтэй. Тэр температурыг бий болохын тулд ямар нэгэн хоёр нөхрийг задлчих хэрэгтэй. Маш их дэлбэрэлт болно. Хажууд нь нөгөө хоёр нөхөр нь нийлэх байж байна. Температур хангалттай халуун болчихгоо нөгөө хоёр нь нийлээд дахиад тесэрч байгаа гэсэн. Тэгэхээр орчин үеийн устрагчийн бөмбөг гэдэг бол эхлээд задрах уруудлын тесрэлт болно. Дараа нь нийлэх уруудлын тесрэлт болно. Нийлэх уруудлаас гарч байгаа энерги задрах уруудлаас дор хаяж дүүрдэх хийх
хамгийн муухай байх бол пластын нөгөө тесрэлтийн радиусын 4 дахин хүчтэй. Дээрээс нь хамгийн муухай нь илүү их цацар. Одоо нэг дахь уруулчин болохоор нэг ихсэн бол дараачихаа нэг дахь уруулыг эхлүүлж чинь үстэй. Тэр бол энэ задрах уруулаар аваачаад нэг дахь уруулыг эхлүүлж чинь гэсэн үг шүү дээ. Хамгийн чухал нь нөгөө яг цөмийн зэвсэг хийх материалтай хамгийн гол яг нөгөө нууц нь байгаа. Тэгэхээр байгаль дээр олддог уран бол яг энэ цөмийн зэвсэг хийхэд тохиромжтой уран бол биш. А энийг яг нөгөө критик мастай уран болгохын тулд бидний нэг нейтроноор тогтмол бөмбөд шин баяжуулж шин төрлийн стоп гаргаж байгаа. Критик маста гэдэг нь болохоор дэлбэрэхэд хамгийн ойрхон болчих. задрахад бэлэн. Тэгээд энэ критик мастай урааныг гаргаж авахын тулд центрифуг гэдэг ийм төхөөрөмжийг ашиглаад тэрүүгээр бол одоо байгаль дээр олдож байгаа урааныг нейтроноор өндөр энергитэй нейтроноор тогтмол цогсоор байгаад тэр критик масст төгсөн тийм уран болгож. За энэ критик мастай төгссөн урааныг бэлэн болгочоод тэр критик массыг баг зэрэгэлд давуулвал гинжин урал явахад ерөөсөө бэлэн ийм материал болсон гэсэн. За тэгээд энэ гинжин урал явагдахад бэлэн болсон энэ материалыг ингээд одоо нөгөө цөмийн цэнэг тушуу гэж нэрлэдэг байдаг шүү дээ. Энэ ийм савлаад савлж чинь гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр дотор ямар нэгэн тодорхой юм электроник одоо ийм девайс одоо нэг тийм төхөөрөмж маягийн юм хийгээд тэгээд тэрүүгээрээ дамжуулаад энийг би цөмийн бөмбөг гэж нэрлэв. Тэгэхээр энэ центрифуд ингээд урааныг баяжуулах процесс нь бол яг энэ яг үүнд цөмийн зэвсэг хийх хамгийн гол тэгээд цөмийн зэвсгийн хамгийн гол амин сүнс нь баяжуулах процесс үүдэг. Тэгээд ерөнхийдөө бол яг энэ чиглэл дээр бол хамгийн пайонер байж байсан бол Америк байна, Оросууд байна. Тэгээд энэ хоёрын бас өрсөлдөөний талаар бас хүмүүс сүүлрүүгээ ярих баг. Монгол бид нар чинь нөгөө дэлхийд байхгүй энергийн төвтэй. Тэр нөө баяжуулан гэдэг нь уран чинь байгаль дээр миний зүс ойлгосноор бол 237 гэдэг маст байна. 35 за. Тэгээд баяжуулан байхгүй 38 болох шүү дээ. 238 болох. Тэгээд ерөнхийдөө цөмийн технологи маань ингэж хөгжсөн, ингэж үзүүл болсон. Ерөнхийдөө угаасаа дайнаас олж энэ нэг нөхдүүдийг яаж богино хугацаанд цааш нь харуулах вэ гэдэг зүйл хямдхан аргаал тийм зүйл болсон. Нэгсэндээ нэг цэрэг явуулж алжсанаас зүгээр нэг бөмбөг явуулсан хамаагүй ашигтай шүү дээ. Тийм зүйл болсон. Энд бас түүхийн үед нэг зүйл болсон. Юу вэ гэхээр Гитлерийн Герман угаасаа дайнд ялагдаж эхэлж явах Манхэттен төслөд цуцалчих боломж Америкийн нэг зүйлс байсан. Эйнштейн хүртэл дахид захиа авсан. Герман ялагдах нь тодорхой болчлоо. Яг л гэхээр Германы цөмийн хөтөлбөрийг Айзенберг удирдахжсэн. Айзенбергийг хүн болгон германчууд энэ жинхэнэ фашист нөхөр байна. Германчууд цөмийн бөмбөг хийлээ гэж хийж өглөө гэж бодож исэн боловч нэг тийм жинхэнэ инхтамныг шүтдэг хүн байсан. Германы цөмийн бөмбөгийн 2 удаагийн туршилтыг Айзенберг өөрөө бие гардан бүтгэүүлсэн байна. Тийм хүн байсан. Тэгээд Герман ялагдсан. Эйнштейн Рузвельт руу дахиад захиа авсан. Цөмийн бөмбөг ашиглах шаардлага байхгүй болчлоо. Одоо энэ төслийг зогсооё гэсэн Рузвельт тэрийг тоогоогүй. Бараг нүдэн дээр 8 давхтын Хирошима Нагасакигийг бөмбөгцсөн. Тэр чинь дор хаяж 300 мянган хүн цацрагаас олж нас орсон тийм. Асар их том хохирол учирсан шүү дээ. Тийм зүйл болсон. Тэгээд энэчнээс бол би яг Адиа илүү ярьж эхлэх болов гэж бодож байна. Юу гэхээр ингээд дайн дууссан. Цөмийн технологи дайны үед маш сайн хөгжсөн. Өмнө яг үнийг хэлэхэд Эйнштейн бараг суурийг тавьж өгсөн тийм. Тийм зүйл болсон. Дайны дараа энэ цөмийн технологи түрүүний өндрөөгийн ярьдаг энэ медикал эрүүл мэнд рүү шилжих хүртэл юу болов. Энд чинь бараг 60 жил 70 жилийн төв. Яг энэ хугацаанд юу болов? Ягаад дэлхий дээр үүнээс хойш цөмийн дан болчих боломж болохгүй юм. Тэр тухай жоохон сонирхолтой юм. Тэгээ цөмийн зэвсэг гэдэг юм би бас сонсож олон улсын харилцаа дэлхийн улс төр маш том өөрчлөлт гарсан л да. Тэрний талаар бүр ингээд агнаас нь маш товчхон тэгсэн мэт системтэй ярих гэж оролдъё. Одоо юунаас хэлэх хэрэгтэй вэ гэхээр одоо стратегийн төлөвлөлт гаргахын тулд их тооцоол хэрэгтэй байдаг. Одоо цөмийн зэвсэг бий болохоос өмнө улсууд яаж тооцоолдог байсан бэ гэхээр би дайн зарлана, цэргүүдээ босгоно, цэргүүдээ зэвсэглэнэ, дайрна, магадгүй олон сарын турш, магадгүй олон жилийн турш байлдана, дайсныг одоо дайдах чадваргүй болгоно, ялна гэж тооцоолдог байсан байхгүй юу. Гэтэл цөмийн зэвсэг бий болсноос хойш тэр магадгүй сүүлд нь одоо Тив алт спожент бий болсноос хойш би дайн зарлаа, магадгүй 30 минутын дараа нөгөө эсрэг талын дайсан дайн хийх чадваргүй болох тийм нөхцөл байдал үүсэж байгаа байхгүй тий. Одоо ядаж нэг түрүүний Японы жишгээр бол 1 сарын дараа. Тийм одоо маш хурдан одоо нэг дайны хувь зайг ирүүлэх чадaltaй тийм одоо асар их өнөөлтөй тийм зэвсэг бий болсон. Тэгээ энэ дээр одоо бид нар заавал ярих хэрэгтэй нэг юм юу вэ гэхээр 45 онд хамгийн сүүлд цөмийн зэвсэг хэрэглэсэн тий. 2 удаа хэрэглэсэн тий. Одоо нэг аль нэг улсын эсрэг дайны зорилтоор гэтэл 2019 он болчиход тахад ягаад цөмийн дан гарсангүй вэ? Хэрвээ асуултыг бүр томсгох юм бол ягаад 45 оноос хойш
дэлхийн их гүрнүүд хоорондоо дайцсангүй гэдэг асуулт бий болоод байгаа байхгүй тий. Тэгэхээр энэс одоо ингээд олон улсын харилцааны аюулгүй байдлын одоо сэтгэгчид, онолчид ямар одоо дүгнэлт хийдэг вэ гэхээр цөмийн инх тайвны онол гэдэг юм бий болоод байгаа байхгүй. Өөрөлд хоёр улс цөмийн зэвсэгтэй байснаар хоорондоо дайдах магадлал нь маш бага болдог. Тэг болохгүй гэхдээ маш бага болдог. Яагаад? За тэр нэг сонирхолтой. Ингэж байгаа. Анх цөмийн зэвсгийг 45 онд Америкууд амжилтад дурсан шүү дээ тий. Тэгээд 49 онд лидер 2 дахь улс цөмийн зэвсэгт болсон баг. Тэр нь зөвлөлт холбоотой улс тий. Тэгээд тэр хоёрын хооронд тэгээд 49 оноос хойш бас хэдэн жилийн турш Америкийн стратегчдийн хувьд нэг тийм ойлголт байдаг гэсэн үг. Тэр нь болохоор splendid first strike буюу одоо гайхамшигт анхны цохилт гэдэг ойлголт. Тэрний үг гэхээр нэгхэн цохилтоор одоо маш одоо хэдхэн цөмийн зэвсгээр нөгөө улсыгаа буулгаж авах гэдэг ойлголт байсан байхгүй юу? Шууд буулгаж авах тий. Ямар ч дайм байх. Ямар ч дайм байхгүй, ямар ч эсэргүүцэл байхгүй, дайсны одоо засгийн газрыг, дайдах чадваруудыг, гол үйлдвэрүүдийг, цэргийн бөөгнөрлийг, цэргийн дэд бүтцийг бүгднийг нь нэг цохилтоор байхгүй болох тэр нөхцөл байдал бүрдэж байна. Гэтэл бос улсууд цөмийн зэвсэгтэй болсон тий. Тэгэнгүүт дахиад нэг ойлголт бий болж байгаа. Secure second strike. Аюулгүй хоёр дахь одоо цохилт юм уу тий. Хариу үлдэх чадвар. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр заримдаа энэ таслал аваад өөрийн сэдвийн талаар хайлт яриа. Өнөөдөр бид нар хойцлонгосыг цөмийн зэвсэгтэй гэж яддаг шүү дээ тий. Гэтэл хойцлонгос яг классик утгаараа цөмийн зэвсэгтэй улс гэж хэлэхэд маш хэцүү байхгүй. Тийм би яг надад чи санал нээлж байна. Яад вэ гэхээр альва улс цөмийн зэвсэгтэй улс гэж өөрийгөө хэлэхийн тулд дайсны цөмийн цохилтыг амсчаад тэгээд хариу цөмийн цохилт үзүүлэх чадвартай байх хэрэгтэй байхгүй. Америкууд энэ дээр strategic triad гэдэг тийм ойлголт байдаг. Тэрний юу гэсэн үг гэхээр стратегийн гурвал тий. Тэр гурвалд нь юу орж байгаа вэ гэхээр шумбагч онгоц, бөмбөгдөгч онгоц тэгээд тий балгас бууж байгаа. Distributed л байх хэрэгтэй. Тий одоо нөгөө нэг хамал байх хэрэгтэй. тийм цөмийн зэвсэг гэдэг түрүүний ярьсан шүү дээ тий нөгөө нэг савлцсан гэдэг тий. Тэгэхээр тэр савлцсан цөмийн зэвсэг чинь нөгөө дайсны объектн дээр хүргэх систем байх ёстой шүү дээ тий. Түгээх систем байх ёстой шүү дээ. Ядаж унгаачих онгоц. Унгаахан онгоц ч юм уу эсвэл тэрийг нь одоо тээвэрлэх буужин ч юм уу эсвэл тийм байх ёстой шүү дээ. За тэгэнгүүт Америкуудын тооцоололоор юу явж байгаа гэхээр за окей Оросууд цөмийн зэвсэгтэй болчлоо. Shit тий. За яах вэ? Бид нар лөө дайрна. Гэтэ эдгээр дайрахтаа магадгүй Вашингтон руу дайрна, магадгүй Нью-Йорк руу дайрна, хүн олон байгуулахад Лос Анжелес руу дайрж магадгүй. Нэг хүүтэн дайны эхлэл. Хүүтэн дайны одоо их үед те. За бид нар энэ цохилтыг бүгдийг нь амснаа. Амссан ч гэсэн бид нар хариу үзүүлэхийн тулд одоо ингээд дайс үргэлж одоо ингээд агаар дээр ингээд нисэж идэг бөмбөгтөгч онгоцууд байх хэвээр. Одоо үргэлж хүүтэн дайны тийм байсан байхгүй. Хизээч буудгүй, буунгууд өөр онгоц нисдэг. Данаад дотор цөмийн зэвсэгтэй тийм онгоцууд байсан. Эсвэл одоо ингээд бидний одоо ингээд байршлыг мэдгүй одоо Америкийн төв хэсэгт байдаг Silo, Mrs. Silo гэж байдаг шүү дээ. Одоо нөгөө нэг киномонд гардаг шүү дээ нөгөө нэг Film Salvation дээр. Тийм нэг фарм дотор нууцсан тий. За Тийм нөгөө нэг одоо пуужин хадгалах тийм байна даа байхгүй юу. Энэ хоёр дахь нь тий. Гурав дахь нь болохоор намхан талаад ч Атлантикийн далаад ингээд Атлантын далаад явж идэг шумбагч онгоцсон. Тэр хэдэн одоо 1000 метрийн доор ингээд явж идэг. Хэдэн мянга жоох 1000 олон 100 метрийн доор ингээд явж агаад тэгээ шаардлагатай үед одоо ингээд агаар манд одоо усан мандал руу гарч ирээд шум одоо юугаа хардаг. Өөрөлд нөгөө юун дээр гардаг шүү дээ. Хиний Роберт Земекисийн нэг кино байдаг шүү дээ. Google-ийн кино. Харь гэргээс нэг юм робот, төмөр робот унцдаг. Нөгөөх нь гинт хүмүүсийг устгаад уурлаад тэгээ явжсэн чинь одоо цөмийн бөмбөг хөөргий гэсэн шумбагч өгсөн цөмийн бөмбөг. Iron Giant тийм. Iron Giant тийм. За ингээд нэгээс олон улс цөмийн зэвсэгтэй болсноор хариу нөгөө довтлох тийм нэг чадварууд хэрэгтэй болж байна тий. За эндээс бид нар ингээд ямар дүгнэлт гаргаж болох вэ гэхээр нөгөө нэг инх тайвныг одоо бүрдүүлж байгаа тэр хүчин зүйл нь бий болж байгаа байхгүй. Хэрэв би Америк болж таарад бэлгүнчээ Орос байсан бол хэрэв би танаа улсын одоо Москва ч юм уу тий тухайн Ленинград хот руу дайрах юм бол яа чамд одоо ингээд нөгөө шумбагч онгоц нөгөө нэг бөмбөгтөгч онгоц янз бүрийн байгаа болохоор би чамаас хариу цохилт ирнэ гэдэг тийм одоо юу талчлаа шүү дээ тий хүлээлттэй болчлаа шүү дээ тий. Тэгэнгүүт хэрэв би чиний одоо ингээд эхний орлогоороо бүтлгүүтээд чиний бүх удирдлагыг алж чадахгүй бол 30 минутын дараа манай бүх том хотод зүрх гээд байна тий. Тэрнээсээ илүү эсийн болох гээд байна тий. Тэгэхээр word хийх хэрэгтэй. Тий. Өөрөлдөл ямар ч ашиггүй инх тайвнаас одоо тийм алдагдaltaй нөхцөл байдал орох гэдэг байгаа байхгүй тий. Одоо нэг инх тайван байгуулахын тулд чинь нөгөө нэг ашигтай хүмүүс ашиггүй нөхцөл байдал байх хэрэгтэй шүү дээ бууж өгөхдөө. Ямар ч ашиггүй инх тайвнаас илүүтэй хохиролтой тийм нөгөө нэг нөхцөл байдал руу орох гэдэг байгаа болохоор одоо Америкуудын хэлдгээр mutually assured destruction буюу MAD тий. Хэрэг нэг нь хэлэх юм бол хоёулаа дууснаа гэдэг тийм нөхцөл байдал орох гэдэг байгаа байхгүй. Үүнээс болоод аль нэг нь цөмийн данхлуулахээс одоо айх имиж тийм нөхцөл байдал үүсэж би биенийхээ төмсгийг атгацсан л гэсэн чинь. Би нөгөө бууч иглүүлчлээ гэсэн. Тийм. Чи дарах юм бол би дарна. Өөр ямар ч ерөнхийдөө тиймэрхүү шалтгаанаас болоод яг их гүрнүүд супер павер гэж ярьдаг. Их гүрнүүд яг хоорондоо тулхаасаа илүүтэйгээр яг жижиг улсад
одоо сөргөлдөгч хоёр талыг Тийм. хөгжүүлэх Proxy буюу төлөөллийн дан гэж. Төлөөллийн дан гэж. тиймэрхүү тэгж нөгөө улс төрийн тоглолт юм. Тийм. Тэрийг хэлээд үздэг. Тийм, яг зөв. Одоо ингээд 49 онд Орос ингээд зөвсөд болчихлоо шүү дээ, тий. Тэгээ явсаар хагаад за миний би зөв санаж байгаа бол 50 оны дунд үед Англи 3 дахь улс зөвсөд болсон баггүй юу? Англи гэсэн баха. Англи 50 оны сүүл. 50 оны сүүлд. За тэгэнгүүт одоо ингээд 3 улс зөвсөд болонгууд дахиад нэг одоо нэг фактор орж иж байгаа баггүй юу? За энэ үед бас нэг шинэ технологи тийм дахиад шинэ технологийн нөхцөл байдал бий болсон юу гэхээр Т алгасагч буужин тий. Урд нь болохоор Хирошима Нагасаки хоёр дээр дам бомб тэнэг бөмбөг гэдэг юм ашигласан баггүй тий. Харж байгаа дээрээс нь унгаадаг бөмбөгийг тий. Тийм ашигласан баггүй. Наривчлалгүй оновч баригдах магадлал ихтэй тийм. Тийм. Гэтэл одоо Т алгасагч буужин гэдэг юм бий болгосноор чи ингээ гэртээ тогтоо сууж байгаа товчоо дараад Москваг одоо ингээ бодоолох хэрэгтэй ингээд нэг компьютер тоглож байгаа юм шиг л. Тийм. За тэгэнгүүт Т алгасагч буужин гэдэг юм дотор ч бас нэг юу байхгүй. Нэг хэцүү юм баг. Тэрний үгээр Т алгасахын тулд одоо бид л нөгөө нэг мэдэн штэ нөгөө нэг Saturn 5 гэдэг буужингаар Apollo 11 гэдэг мишнээр саран төрсөн гэх тээ. Тэд нар чинь нөгөө бүгдээр агаар мантлаас гараад гарч байгаа буужин хүчтэй буужингууд штэ тээ. Яг тэр зарчмаар Т алгасагч буужин агаар мантлаас гараад агаар мантал дээр хөвж байгаад байн дээр ундаг хөхгүй. Re-entry гэдэг хөхгүй тий. Тэгэнгүүт Америкууд буужин хөргөнгүүд Америкийн бүх дайснууд манай эсрэг байна гэж тооцоолохоос өөр аргагүй нөхцөлд орж байгаа хөхгүй тий. Өнөөдрийн байдлаар Хятад сандарна, Орос сандарна, Хойцлонг сандарна, магадгүй Пакистан сандарна тий. Бүгдөө сандарч байгаа хөхгүй. Бид нар зүгээр л байж. Агаар мандлаас гарангууд хаана бүхэн одоо нэг мэдэх тавар боломжтой мэдэж чадах юм биш агаар мандлаас гарчлаа гэдэг. Агаар мандлаас гарлаа гэдэг нь нэг infrared гэдэг чинь Монгол хэлээ. Хит улаан туяагаар нь сателлитууд барих боломжтой байхгүй. За тэнгууд нь барингууд агаар мандлаас гарчлаа. Shit хаашаа буух вэ? Одоогд тооцоолох боломжгүй. Trajectory тодорхой болоог болохоор тий. Тэнгууд Орос Хятад хоёр хамгийн муу нөхцөл байдлаар тооцоолох хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Worst case scenario гэдэг. Оросод Москва руу дарж ийн, Хятадууд Бээжин рүү дарж ийн гэж тооцооллоор хүүтэн дэний доктриноор нэг буужин хөргөж байгаа бол 10 буужин өлөөс нь хөрөх ёстой байна гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү маягаар ингээд хариу үйлдэл үзүүлэх боломжтой болж байгаа. Хэрэв Орос буужин хөрөх юм бол Европын орнууд тэр дундаа зүүн зүгтээ Англи, Франц, магадгүй Израиль бүгд тооцоололт авахаас өөр аргагүй болж байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо би ингээд жоохон ингээд хэлбэрчилж магадгүй. Гэхдээ нэг буужин одоо тийм гинжин одоо тийм юу үсэх боломжтой болж байгаа байхгүй. Нэг буужин харуулаад дэлхий дээр бүх буужин харуулах нь шүү дээ. За тэгэнгүүт өөрөөр хэлбэл бид нар ямар дүнэлтэнд өрж байгаа гэхээр торхтой дайр гэдэг шиг юм уу? Тийм торхтой дайр гэдэг шиг. Өөрөөр хэлбэл ямар дүнэлтэнд ямар нөхцөл байдал хүрж байгаа гэхээр нэг буужин хөрөх юм бол контрол алдах юм бол дэлхий дээр байгаа бүх идэвхтэй цөмийн буужингууд одоо нөгөө нэг deployed гэж ярьдэн шүү дээ. Одоо нөгөө нэг харахад бэлэн байгаа бүх буужингуудыг хүргэх тийм одоо хэтрүүлж ярих юм бол тэр нөхцөл рүү орж байгаа маа. Дайны нөхцөл рүү зүгээр л алхаад орчих юм. Тийм. Ерөнхийдөө тэгээд сая хэлж чинь тэгээд тийм нөхцөл байдлаас үүсээд яг цөмийн зэвсгийг харуулах тэр одоо процесс биш дээ. Одоо за ерөнхийлөгчөөс тушаал хэллээ. За тэгээд трайдуудаа бүгдэнд тушаал өгч байгаа шүү дээ. За бүгдээр харваарай. Гэтэл яг тэр процессууд маш комплекс үү гэх юм. Яг тэгэхээр алдаа хизэж алдаа гаргаж ямар ч нөхцөл хизэж алдаа гаргаж байна. Алдаа гаргасан тохиолдолд нөгөө нэг буужин нөгөө замд нь устгах технологи байдаг учраас. Тэгэхээр одоо нөгөө нэг яг Америкийн жишээ нь одоо Америкийн хэрэглэгч бид нөгөө сайн мэдгээр Америкийн хэрэглэгчүүд жишээ авах байна. Тэгээ одоо жишээ нь Дональд Трамп хэрвээ харах шийдвэр гаргалаа гэхэд яг одоо жишээ нь ямар процесс явагдах вэ? За окей бид нар харамсалтай нь Америкээс өөр орныг ярих боломжгүй. Америкууд нөгөө нэг одоо хитрхи өөртөө тэтгэлтэйгээс болоод ч юм уу бүх юм аял тэрийг зарладаг. Гэтэ ингээд нөгөө тэр процессыг киноноос олж байгаа. Тэр процессыг тодорхой үеийг зарлж байгаа л да. Одоо бидний тооцоололоор яаж харагддаг вэ гэхээр хэрэв Трамп толгоонд нь цөмийн буужин ашиглах тийм бодол орж ирлээ гэж бодъё л да тий. Тэгмүүд хамгийн эхлээд цэргийн болон иргэний зөвлөлтөд ярилцах хэрэгтэй. Заавал ярилцах хэрэгтэй. За тэр нь болохоор 1 минут болж болно, 10 минут болж болно. За 1 минут болсон гэж бодъё тий. Тэгэнгүүтээ 1 минут болонгууд нөгөө нэг ерөнхийлөгч болгонд эсвэл ерөнхийлөгчийн нөгөө нэг дэргэд явдаг одоо нэг цэрэг байдаг байхгүй. Тэр нь болохоор футбол гэдэг юм ярьж байдаг байхгүй. Америкийн хөдөлмөр бүс шиг. Тэр нь болохоор цүнхэн те. Цүнхэн дотор нөгөө нэг компьютер нэг байхгүй бүрхтэй. Гэтэ тэрийг хөөрхийн тулд нэг код хэрэгтэй байхгүй. Тэр кодыг сонирхолтой. Тэр код нь ингээд өдөр болго өөрчлөгддөг. Тэгэнгүүтээ ингээд тэр кодон дээр жишээлбэл амар олон үсгэнүүд байгаа байхгүй. Үсгний комбинац байгаа байхгүй. Тэр үсгний комбинац болгонд
нөгөө талд нь бас нэг үсгийн комбинац байгаа байхгүй тий. Тэгвэл одоо би жишээлбэл ингээд намхан талаад явж байгаа нэг шумбагч онгоцыг пуужинга хөөрөг гэж тушаамаар байна шүү дээ тий. Тэгэх юм бол би одоо нөгөө нэг үсгийн комбинацыг хийлэнгүүд тэр намхан талаад байгаа нөгөө нэг усан онгоц болохоор үсгийн комбинацтай дүүх одоо нөгөө талын үсгийн комбинац нь хилжиж баталгаачих хэрэгтэй байхгүй. Яг хүний алдаагаас болж ингээд пуужинга хурж болно шүү дээ тий. За окей. Иймэрхүү байдлаар ингээд. За тэгвэл энэ дээр ингээд хоёр салж байгаа. Тийм яг тэрний нөө саний хүний алдаа гэдэг дээр би нэг зөв өөр хэм мэддэг фактыг хэлж. Хүдэн дайны үед Оросын талынхан Америкчууд цөмийн хошуу хөрөгчлөө гэдэг сигнал хүлээж аваад бараг хүн болох мэддэг байхan дэлхийг аварсан хүн дэлхийн баатар золтой ганц хүчлээ. Сигнал хүлээж аваад Анатоли гэдэг Оросын цөмийн шүүх офицер байсан шүү дээ. Тэгээ хүлээж аваад нөгөө нөхдүүд нь буцаад ийм тохио хүлээж авчлаа. Ямар арга хэмжээ авах вэ? Окей, түрүү хэрвээ нэг пуужин хөргсөн л бол угаасаа гинжүүрүүл явах гэдэг шүү дээ. Тэгээ нөгөө нөхөр чинь хөрг сонголт байсан. Яг нөгөө хит миний бодлоор бол хит драма л та тий. Би 2 дан үзсэн, 3 дахь нь үзмээр байна гэдэг тушаал зурчил болоогүй гэдэг айхав. Гэхдээ тушаал харвааг нь бол бодит үнэн байна. Тэр яг тийм дүүх болж исэн гэсэн. Тийм зөндөө дүүх байна. Би болсон. Тэрний ачаал нэг гэсэндээ миний подкасттай гэж бодож байгаа. Бэлгүүнээ нөгөө драма гэж зүгээр энэ дээр нэг түүхч гэжтэй нөгөө кино Crimson Tide гэдэг кино байдаг шүү дээ. Нөгөө нэг хиний Denzel Washington-ы тохиол. Тэрэн дээр нөгөө нэг яг интернет төстэй процесс болдог. Нөгөө Вашингтоноос Орос зөвлөлт холбоотой улс руу хуужиг харуу гэдэг Америкийн цөмийн шумбагч онгоцноор тушаал ирж. Гэтэл нөгөө цөмийн шумбагч онгоц хит гүнд нөгөө далайн хит гүнд явж исэн учраас нөгөө радио сигнал нь тасалтаад яг бүтэн нөгөө нэг тушаал авч чадав. Тэгээ тэрнээс болоод нөгөө нэг шумбагч онгоцны Ахмад болон XO гэдэг Executive Officer гэдэг. Тэр хоёр нөгөө хоорондоо нөгөө зөрчил үүсэж байгаа байхгүй. Нэг нь болохоор нөгөө Вашингтоноос ирсэн тушаал бол харав гэсэн тушаал мөн гэж хэлээд харах гэдэг. А нөгөөх нь бол бид нар илүү нөгөө усны гадар руу гарч байгаад бүтэн тушаал авч байгаад батгаж үзээд харах нь мөн үү шүү тушаал харвэ гэдэг. Яг нөгөө тэрнээс болоод нөгөө иймэрхүү нөгөө инцидентүүд ихтэй яг бод амьдрал дээр бас хийх болж исэн юм хүүхэд байдаг юм. Наад шиг сонирхолтой яад вэ гэхээр одоо ингээд би хоёр салдаг ярьсан шүү дээ тий. Тэнгүүд одоо ингээд газар дээр байгаа бүх инсталляцуудыг одоо ингээд идэвхжүүлэхийн тулд хоёр түлхүүрээр зэрэг нэрвүүлэх хэрэгтэй байхгүй юу. Гэтэл далаа дээр явж байгаа шумбагч онгоцонд тийм нөхцөл байдал байхгүй учраас хэрвээ тэр тушаал нь ирсэн тохиолдолд тэр шумбагч онгоцын ахмад нь одоо бүрэн одоо эрэхтэй болдог байхгүй юу. XO байхгүй юу? X одоо тэр ахмад одоо тэр нэг шумбагч онгоцны одоо баг нь одоо ингээд бүрэн одоо нэг шийдвэрийг одоо гарах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Нэгэн тушаал ирсэн бол газар дээр охин бол заавал хоёр хүн зэрэг түлхүүр эргүүлдэг ч юм уу гэдэг safety mechanism гэдэг юм байдаг. За окей. Тэрнээс ингээд одоо ингээд нэс товчондоо ингээд дүгнэлт юу хийж болох вэ гэхлээр хэрвээ Трамп тушаал өгөх юм бол газар дээр байгаа инсталляцуудыг 3-5 минут дотор идэвхжүүлэх боломжтой. Өөрөлд 3-5 минут дотор пуужин харах боломжтой. Харин далаа дээр байгаа шумбагч онгоцнууд одоо ингээд тодорхой нэг хөөрөх боломжтой өндөрт буцаж хөвөх ч юм уу эсвэл нэг тэр нэг буудах тэр нэг хонгил байгаа шүү дээ нэг тьюб байгаа шүү дээ тэрийг ихлээр нэг pressurize хийх шүү дээ нэг даралттай болгоо тий тэр минутаас болоод 3-5 минут биш 13-аас 15 минутын тийм хугацаа болдог. Гэхдээ өөрөлдөл одоо нэг хэрэг Трамп гэдэг хүн одоо Америкийн хөлчрөө шийдэх юм бол маш богино хугацаанд одоо цөмийн пуужин хөөрөх боломжтой гэдэг санагдаж байна. За одоо ингээд 3 орн ингээд цөмийн зэвсэгтэй очих юм бол ямар нөхцөл байдал үүсэх юм бэ тий. Тэр дэлхийд тэр 9 орн цөмийн зэвсэгтэй байхгүй. Хамгийн анх Америк, хоёрт нь Орос ингээд явсаар хагаад хамгийн сүүлд нь Хойцлон гэсэн цөмийн зэвсэгтэй болсноор нийт дэлхий дээр одоо нэг Нубийн аюулгүй байдлын зөвлөлийн байнгын 5 гишүүн гэгдэх өөрөлдөл цөмийн зэвсгийг аль бие ясаар эзэмшиж байгаа Америк, Орос, Англи, Франц, Хятад гэдэг 5 орн энэ дээр нэмээд Пакистан, Индия, Израиль, Хойцлон гэдэг ингээд 4 орн нийлээ 9 орн тийм. Яг сонирхолтой шилгээд дэлхийд 10 орн цөмийн зэвсэгтэй байсан. Өмнөд Африк байсан. Өмнөд Африк апартheid одоо гэдэг нэг бодлогоо 1989 онд өөрчлөлтөөс хойш цөмийн зэвсгүүдээ бүгдийг нь одоо нэг задлсан. Одоо цөмийн зэвсгийн бодлогоосоо татгалцсан гэсэн. Задлан гэдэг нь савсан юмнуудаа утгаараа бүр задлсан. Хоёр ширхэг одоо хэрэгжүүлсэн боломжгүй болгосон. Тэгээ хоёр ширхэг хэрэглэх боломжтой цөмийн зэвсэг байсан. Нэг нь дөнгөж баригдажсэн. Бүгдээр ингэ салгаад тэгээд нэг задлсан байхгүй. За одоо ингээд нэг сайн ингээд их тайван бүрдэх тухай ярьлаа шүү дээ тий. За ингээд их тайван бүрдэхэд одоо энийг болохоор nuclear peace theory гэдэг байгаа байхгүй юу. Энийг бүрдүүлэх хамгийн гол нөхцөл нь юу гэхээр хүн рационал сэтгэдэг гэдэг шалгуур дээр бүгд зогсож байгаа байхгүй юу. Өөрөлдөл би зодуулахгүй тул нөгөөдхөө зодж болохгүй мэнэ гэдэг. Тэр одоо нэг одоо
хин нэгэн бэлгүүний ирэх нөгөө адиагийн хамрын үзүүрээр хязгаарлагддаг гэдэгтэй агаар төстэй. Төстэй тийм. Өөрөлд нөгөө талч нь рационал байж иж, тэг чи рационал байж иж, бүх тоглогчид рационал байж иж энд онл хүчин төгөл дээр байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл Рационал байхгүй байх тохиолдол зөндөө байгаа шүү дээ. өөрөөр Хойд хэлбэл залгас шиг. өөрөөр хэлбэл дэлхийн 3 дугаар дан болсон амар арсан. жишээ нь Америк, Орос хоёр хооронд нүг солилцсон тохиолдол хинж ялгаш болохгүй гэсэн. Яг гоо тим байж болно. Одоо би зөв нэг жишээ дурдахад одоо ингээд саяны онлоор ингээд хоёр юм гарч ирж байгаа байхгүй. Эхнийх нь юу гэхээр би цөмөн зэвсэгтэй орнолоо. Хэрэв би одоо Монгол жишээлбэл цөмөн зэвсэггүй шүү дээ, тийм. Тэгж явах бол Монгол цөмөн зэвсэггүй бүс ихгүй юу? Бид нар ингээд одоо ингээд олон улсын гэрээ конвенцийн дагуу бид нар нутаг дээрээ цөмөн зэвсэг байрлуулахгүй, өөр улсын цөмөн зэвсгийг одоо ингээд дамжин өнгөрүүлэхгүй, бас бид нар хийж цөмөн зэвсгийг одоо дайны зорилгоор ашиглахгүй гэсэн тийм авалт өгсөн байгаа байхгүй юу? Бид нар Монгол улс цөмөн зэвсэгтэй хятад улс руу дарах юм бол айнцтэй тий. Тэд цөмөн зэвсгээр хариу үзүүлнэ гэдэг тий. Айд цагаас тий. Тийм нэг логик байхгүй. Тийм учраас их тайван өгч байгаа. Эсвэл манай цөмөн зэвсэгтэй улс хасаагийн цөмөн зэвсэгтэй улсууд дарах юм бол бид хоёрын одоо нэг мөргөлдөөнс удаа дэлхийд тэр чигээрээ сүрнэ гэсэн бас нэг их тайван тогтох нэг нөхцөл үүсэж штэ тий. Бусад бүгд харваад тий. Тий. Гэтэл түүхэнд бас тийм байгаа байхгүй. Жишээлбэл 1950 онд Солонгосын дайм болж байхад Америк эсрэг хятадууд дайрсан. Америк цөмсөстэйсэн хятад цөмсөсгүй байсан мөртөө дайрсан. Цөмсөс ашиглаагүй. 1982 онд Фолкландын дай гэж болсон шүү дээ тий. Аргентин, Англи хоёрын дай. Одоо нэг тэр үед чинь нэг Thatcher, Margaret Thatcher гэдэг хоёр ерөнхийсэд Английн түүхэнд байсан хамгийн муу рейтинг ерөнхийсэд байсан байхгүй юу? Thatcher. Алдарт Thatcher болохоос өмнө тий. Төмөр хатагтай болохоос өмнө хамгийн муу рейтинг байсан байхгүй юу? Сүүний уулаж. Тэгэнгүүтээ тэр хүн чинь нөө дайнд ялагдаж ирэнгүүтээ дайнд эхний хэдэн сард ялагдсан шүү дээ тий. Ялагдаж эхлэнгүүтээ цөмийн зэвсэгтэй шумбуг жонхцыг одоо Фолкландын ойролцоо байрлуулсан баг. Өөрөлдөл тэр хүн рейтингийнхаа төлөө цөмийн зэвсэг ашиглах төгсөн байна шүү дээ тий. Энэ бол рационал сэтгэлээ биш байгаасаа тий. 90 онд emotional одоо ингээд нэг өөр одоо ингээд нэг эмоц одоо өөр ашиг сонирхлоор ингээд ашиглах шахсан байна шүү дээ тий. 90 онд Ирак хизээч одоо Израилийн тооцоололоор бол 79 он цөмийн зэвсэгтэй болсон Израилийн тооцоололоор хизээч Ирак дайрах хэрэггүйсэн байхгүй тий. Яг л Израиль цөмийн зэвсэгтэй юм чинь нэг хизээ айх хэвээр гэж тооцоолж байсан. Гэтэл 39 скад хожиг харсан байхгүй. Гайхамшигтайгаар амар маш цөөхөн нас орсон. Тэгээд нэг юунд хариу үзүүлээгүй те. Гэхдээ нэг логик нь эвдээд шүү дээ те. Тэрнтэй рационал үзлийг байхгүй болоод байгаа байхгүй. Рационал үзлийг байхгүй болоод байгаа байхгүй. Тэнгүүд хамгийн амар нь юу гэхээр 99 онд Пакистан эдгээд биш 89 он. Биш 99 он. Гэтэл 89 оноос хойш хоёр улс хоёроо цэвэрлсэн шүү дээ. Тэгэхээр нэг nuclear peace theory гэдэг чинь цаасан дээр магадгүй Америк Оросын хоёрын хооронд хүчин төгөлдөр байгаа онол мөн боловч заавал одоо нэг байх ёстой тийм онол биш юм шиг байна. Threshold биш үү те. Заавал үгүй хангах ёстой зүйл биш юм гэсэн үг шүү дээ те. Нэг хоёр хүн хин төрүүлж гар хүрсэн нь буруутан болох гэдэг. А гэхдээ тэр хүн буруутан болохгүй л бие биедээ гар хүрхгүй байгаа гэсэн. Хизээ нэгэн цаг тэр одоо рационал сэтгэлгээр би төрүүлчихгүй байгаа шүү дээ. Хизээ нэгэн цаг тэр emotion дийлээд уурн ч юм уу ямар нэг юм дийлээд заавал хин нэг нь гар хүрчээж тэр чинь зодоо эхлэх гээд байгаа байхгүй те. Тэрнтэй адилхан болоод тийм. Тийм ч учраас ерөнхийдөө бол дэлхийн нийт одоо жишээ нь энэ сүүлийн 1-2 жилд Дональд Трампын твит хийж жирэгж байгаа юм байдлаа. Яг нь нөхөр зүгээр нэг юм хит нэг юм дэлхийн хамгийн хүчрэг гүрнийг өдөрж байгаа гэдэг нэг амбицаараа гаргаад иж байна. Гэхдээ яг энэ барууны хилүүдийг хэлж байгаа болохоор Дональд Трамп шиг юм темпераментал нэг юм. Магадгүй сэтгэл хөдлөлттэй юм. Магадгүй байх л гэж үгүй яах вэ? Одоо чинь Ирантай бид юу болж байгаа? Яг Трампыг нэр дэвшиж явах үед хамгийн том эсэргүүцэж байгаа шалтгаан цөмийн зэвсгийг удирдах тэр товчлуур Трамп байгаа үед бид нар яаж өөрсдөө аюулгүй гэж мэдэрх юм бэ гэдэг л асуулт. Тэгээд хэцний цагт бид нар цэргийн онлын тухай подкаст хийхээр бол би ягаад Дональд Трампын гадаад бодлогын бүх шийдвэрүүд рационал байсан бэ гэдгийг тайлбарлая л да. Йоо одоо миний асуулт тэр юм байгаа даахгүй. Нөө юу штэ. рационал байсан юу? Одоо нэг бусад цөмийн мөнгөтэй орнууд одоо Америк руу яг Трампын байгаа газар тэр нөгөө нэг ямар футбол зэрэг лөө. Тэгээ футбол гэдэг цүнх барьдаг тийм. Цүнх барьдаг цэргийг аваачаад олчих юм бол тэр чинь эргэж харамж чадахгүй юм шүү. Гэхдээ мэдээж амар олон fail safe mechanism гэдэг юм байх хэрэгтэй байхгүй. Зөндөө механизм ба. Тэр зэрэг чи хэзээ Америк хэрэглэгчээс холдож болохгүй шүү дээ тий. Тэр зэрэг өгч юм бол Америк хэрэглэгч өгсөн гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол chain of command-ийн дагуу
дараагийн бүх хүмүүс нь ингээд нэрвэж болох нөхцөлтэй байхгүй. Нэг футбол ингээд оршихгүй шүү дээ шүү дээ. Айн олон байгаа. Монгол биш юм. Америк бол тэр тал дээр бол нэлээд сайн бодлоготой. Тэгээ Америкууд тэрийг сайн докюмент хийдэг байна. Vox гэдэг нөгөө YouTube channel дээр сонирхол бичлээ. Яг нөгөө та хэдийсээ ярьжсэн нөгөө chain of command гэхээр хэрвээ nuclear одоо цөмийн дайм болох юм бол Америкийн нэгдсэн улс яаж амьд үлдэхгүй survive хийх вэ гэсэн тухай бичлэг байсан. 8. Тэрнээ нөгөө одоо нөгөө Vermont-д байдаг нөгөө хорогдох байр шүү дээ Америк нөгөө. Тийм Weather Mountain тийм. Тэгээд тэнд байдаг. Тэгээд тэндээс нөгөө Вашингтон байгаа нөгөө бүх улс төрчдийг тийшээ хэрхэн зөөх үү? Тэгээд тэр одоо нөгөө цөмийн дайм болж байгаа хавцад chain of command одоо commanding нөгөө дараалал гэдэг байгаа шүү дээ. Энэ бүгд хэрхэн нөгөө авч үлдэх үү гэсэн талаар харсан байна. Тэгэхээр тэрнээ зүгээр тэр бол яг нөгөө бүх нөгөө classified мэдээллүүд дээр нь ороогүй байх л та зүгээр нөгөө ил болсон мэдээлэл. Тэгэхээр тэрийг хэрвээ харах юм бол амар комплекс үү. Жишээ нь нөгөө national одоо нөгөө конгресс дээр ерөнхийлөгч үг хэлж байгаа нөгөө secretary of state жишээ заавалгүй тэр цагаан орд нөгөө capital-ос өөр ганц байх хэрэгтэй. Заавал secretary of state галбахгүй. Өөр хүн одоо нөгөө chain of command дотор байгаа ямар нэг хүн заавалчгүй тэр capital-ос Хармалаа авсан биш. Тэр хүнийг designated survivor гэж нэрлээд заавалчгүй байх. байршлын үйл одоо мэдэгдэх газар нууж хэрвээ одоо тэр нэг юу байхгүй яг бид нар тийсэлтэй хамаагүй л гэхдээ яг товч байгаа юм тэгэхээр сонирхуулаад хийж байгаа. State of the Union Address гэж одоо жилд нэг удаа тийм хурал хийдэг байхгүй юу. Ерхийлж нэг манай улс ямар гоё байна вэ гэдэг нэг ажлын тайлгын дээр хурлаа хийдэг. Тэрнээ засгийн газрын бүх гишүүд тэгээ нэг senior одоо нэг одоо бүх одоо нэг администратор бүгд ирдэг. Одоо ч бөмбөгдүүлэгчийн Гол байна. магадлал Том chance гэж бүрдсэн шүү дээ. Тийм учраас тэр кабинетийн нэг гишүүнийг designated survivor гэж одоо нэр өгөөд тэрийг цаал өгөөд тэрийг ингээд хаана гэдгийг мэддэхгүй нэг газар нуудаг байхгүй. Хэрвээ тэд нар бүгдээр өгөх юм бол тэр Америк хэрэглэж болох хэрэгтэй. тэгээд өчнийг нээж мэдэх. За юу ерөн жоохон сэдвээсээ хазаачлаа. Тэгээд сэдвүүргээ буцаж орё. За. Ерөөдөө ойлгочтой 9 цөмийн зэвсэгтэй гүрнүүд байна тий. Тэгээд надаас нэг асуулт байна. Тэр эсвэл уулын рационал байх ёстой байтал рационал non рационал нөхцлүүд гарлаа шүү дээ. Яг 13 байгаа. Юу биш тохиолдол. Нөгөө дөрөв нь хуваацдаг дөрөв улс гэж байгаа. Цөмийн зэвсгийг хувааж авдаг. Нөгөө Куб гэж байгаа шүү дээ. Кубын цөмийн хямрал гэж болсон шүү дээ. Тэр чинь яг Кубын цөмийн зэвсэг биш байгаа байхгүй юу? Зөвхөн талбайд улсын цөмийн зэвсэг байгаа. Яг нь шүхэр гэдэг ойлголтод байх чинь. Nuclear umbrella гэдэг байна. Гэхдээ нөгөө одоо жишээ нь нэг жишээ нь бол Германд одоо Америкийн цөмийн байна. Гарцсан. Сүүлийн өчтөр өнгөрсөн л оноо гарцсан. Гэж Америкууд ярьж байгаа тийм. Хэлсэн үү зүгээр. За би юу асуух чинь Türkэд байсан гэхдээ гаргацсан тийм. Одоо түрүү ярьсан шүү дээ. Хойд солонгосод ерөнхийдөө их аюултай тоглолт хийх гэдэг шүү дээ. Яагаад гэвэл хойд солонгос цөмийн зэвсэгтэй байж болно. Ялангуяа термонуклеар бомбтой тийм. Тэр бомбтой байж болно. Гэхдээ defense system уу гэдэг талаар тийм. Тэгэхээр яг тэр тал дээрээс жоохон дэлгэрүүлж юм байна. Одоо шинэ хойд солонгосыг үнэхээр энэ одоо 9 хүн энэ ч шатар тоглож байгаа яг шатрын дүрмийн дагуу рационал тоглож чадах тоглогч мөн үү биш үү? Өнөөдрийн фактын хувьд ярих. Хойд солонгос бол маш рационал тоглогч. Гэтэ өөрхөн дүрмээр рационал ахгүй. Гэж би одоо хувьдад өгөндөг. Одоо ингээд хойд солонгосын үйлдэлүүдийг харах юм бол ингээд бидний нэг бодох дуртайгаар нэг бүдүүн бацаан сэтгэл хөдлөлөөрөө тэглээ мэглээ гэдэг. Эсвэл давчлуур даад эсвэл нөгөө нэг одоо мундаг өдөртөгч 23 сая хүнээ ингээд хоолоод моолоод гэдэг бол бүгдээр романтик хүслүүд. Хойд солонгос бол маш рационал сэтгэлгээтэй тийм уус. Яг үгээр хойд солонгос нэг зам хийлийн төвшин хаана дуусаад жинхэнэ аюулын төвшин хаана эхэлдэг вэ гэдгийг маш сайн мэддэг учраас яг тэндээ тогтоон барьж чаддаг байхгүй. За окей. Гэхдээ хойд солонгос бидний мэдж байгаагаар 10 хүрэхгүй зүүн зэвсэгтэй хэрэв байвал. Яг үгээр тэдний баяжуулах урааны одоо нөхцөл capacity те эдийн засгийн боломж дээр бүгдийг хараад үзэх юм бол тэгээд одоо бидний би ордны тим газар ажилладаг байсан юм а. Тэгээд хойд солонгос судалдаг хүмүүстэй ингээд 10 гэдэг нь яг пессимист тоо юм биш оптимист тоо тийм. За ингээд 10 байлаа гэж бодъё те. Гэтэл 10 бол нөө түрүүний хэлсэн secure second strike capability буюу аюулгүй хариу үзүүлэх, хариу довтлох гэм чадвар биш байхгүй тийм. Тийм учраас хойд солонгос хэрэг цөмийн ахиулах гэж байгаа бол заавал preemptive strike буюу одоо төрүүлж дарих хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр яг төрүүлж дарих гэдэг нь хэр рационал байж. Юу? Цөмийн зэвсэг цөмийн технологийн тухай ярьж байгаа болохоор түрүү нэг хэтэрхий эрүүл мэндийн орцсон. Тэгээ одоо бол хэтэрхийг улс төрлөө орох гэдэг юм. Харин тийм үү. Одоо би яг нэг хитэн зүгээр факт саяхтай холбогдуулаад ингэж байгаа. Одоо идэвхтэй байгаа 15 мянган цөмийн хошуу байна гэж байгаа байхгүй. Одоо цөмийн зэвсэг дэлхийд.
дэлхий дээр байгаагийн одоо тэр 15,000 цөмийн одоо хошоонуудыг 7,000 нь Америкт ойролцоогоор те. Тэгээд 7,000 нь одоо Оросд байгаа байхгүй те. Үлдсэн 1000 үлдчихэж байгаа байхгүй. 1000 ширхэг нь одоо нөгөө Франц, тэгээд Хятад, тэгээд Англи, Пакистан энтгийг тэгээд нөгөө нэг босод 9-ийн босод үлдсэнд нь байж байгаа байхгүй те. Тэгснэ нэг хотыг сөнөөхөд ерөнхийдөө нэг ойролцоогоор 3 ширхэг цөмийн бөмбөг хэрэгтэй гэж байгаа. Тэгсэн чинь дэлхий дээр нийтдээ 4500-аад хот байт юм байна л да. Тэнгүү 4500 хотыг сөнөөхөд одоо 3 ширхэг бомб хаяад дуусгачих гэсэн үг шүү дээ тийм. Тэнгүүд тэр хотуудыг бүгдээрингийн сөнөөгөө дуусгах юм бол нийт дэлхийн хүн амын хагас нь шууд байхгүй болно гэж байгаа юм. Нэг өстө бид нар нэг ширхэг тавч дараад нөгөө цөмийн бөмбөг харавчин тэгээ тэр чигтээ ингээд нөгөө нэг цөмийн бөмбөг чинь зэрэг хараад одоо дэлхийн хүн амын тал нь одоо нэг хэдэн минутын дотор байхгүй болчих واخгүй тийм одоо нөхцөлөд бий болж байгаа. Тэгээд дээрэс нь шээ одоо жишээлбэл ингэж бодож байна л да. Нийт 15,000 тэр цөмийн бөмбөгийг нэг дор нэг газар дэлбэлүүл юу болох вэ гэдэг. Тийм нэг асуулт одоо сонирхолтой шүү дээ тий. Одоо бүх цөмийн бөмбөгүүдээ нийлүүлж байгаа зүгээр дэлбэлж үзье л да тий. Тэгээд байгальд хэн босс гэдгийг харуулъя гэж байгаа байхгүй тий. Тэнгүүтээ ингэн гинэ нэг ширхэг цөмийн бөмбөг нь 200,000 ширхэг одоо 200,000 тонн одоо TNT-тэй тэнцдэг гинэ. Тэнгүүд уг нь бол одоо 15,000 ширхэг цөмийн зэвсэг нь нийлээд нэг юм жижигхэн агуулгах дотор багтчихаар хэмжээний их жоохон юм байна л да. Хэрвээ TNT-тэй одоо нэг тесрэг бөмбөг гэж үзэх юм бол тэр чинь Манхэттен дүүргийн бүх байшингуудын TNT-гээр ингээд үрж тавьсантай адилхан их том тийм том одоо юу бол тесрэг бөмбөг болно гэж байгаа байхгүй тий. Тэгээ энийгээ нэг дор ингээд дэлбэлчлээ гэж байгаа. Нэг газар аваачаад бөөгнүүлж байгаа. Тэр хин хийсэн. Трамп хийсэн. Тооцоол тийм нөгөө Курс гэсэн. тий Курс гэсэн. Тэр хаанх юм хэлчих чинь. Туркийнхтай ойролцоос үсгэж байна шүү. Тий. Тэнгүүтээ ингэж байгаа. Шууд одоо нэг дор одоо шууд хүмүүст одоо сонсогдно гэж байгаа байхгүй одоо хүмүүс дэлбэрж байгаа шууд дэлхийд даяар ингээд хүмүүс сонсогдно. За нэг дор жишээ зүгээр ямарсан сонсогдно те дэлхийд даяар. Тэгээд 15 одоо дэлхийд түүхэнд болж исэн дэлбэрэлтүүд нь шүү дээ. Волконы одоо галтуулын дэлбэрэлт 15 ширхэг тийм одоо хамгийн одоо хүчтэй дэлбэрж исэн Крокото гэдэг нэг галтуул үт юм байна л да. Тэ. Тэр галтуулын дэлбэрэлт 15 үржүүлсэндээ адилхан хэмжээний дэлбэрэлтэнд болно гэж байгаа байхгүй тий. Тэнгүүтээ нөгөө нэг гарсан одоо нөгөө нэг одоо юу гэж байна шүү дээ. Агаарт ингээд нэг юм даралтын юм долгион гэж байгаа шүү дээ. Бүх гэд тархаж байгаа. Тэр нь дэлхийг тойроод тэгээ эргэж ингэж дэлхий дээр дэлхий ингээд тойроод хэдэн 7 хоног гэж байгаа байхгүй. Тэр одоо тархалт нь ингээд дэлхийг тойрол тий. Тэгээд ерөөсөө нэг одоо тип бол тэр чигтээ амьдралгүй болно гэж байгаа. Одоо ерөөсөө тийм тэр тухайн одоо ямар гар твдэр дэлбэлнэ. Одоо жишээлбэл өмнөд Америк дээр ч юм уу дэлбэлэх хичээ авч байгаа байхгүй тий. Тэгвэл өмнөд Америк бол амьдралгүй болчихно гэж байгаа байхгүй тэр чигтээ. Хаваад дэлбэлж. Одоо ерөөсөө ингэ шатаад тэр чигт амьдралгүй болчихно. Гэхдээ хүмүүс бол амьд үлдчих чадна нэг гарсан галын амтраагаад ингээд ерөнхийдөө бол гайгүй амьд үлдчих ч гэсэн нэг хэсэгтээ нэг World Winter одоо дэлхийн өвөл Nuclear winter. Тий, nuclear winter тий. Одоо цөмийн өвөл ихнэ гэж аах юм. Тэр нь яадаг вэ гэсэн чинь нэг одоо нөхөр дэлбэрэхтэй болохоор бүр ингээ агаар мандлаас гартлаа тийм том мөөг одоо мөөг ургах гэж ярьдэн шүү дээ. Тэр мөөг нь бол одоо одоогийн цөмийн бөмбөгийн одоо тэр 15,000 нөхрийнх бол ингээ агаар мандлаас гартлаа тийм амар том мөөг ургана гэж байгаа байхгүй тий. Тэр гарсан мөөгний тэр утаа нь ингээ нэг хэсэг дэлхийг ингээ халахлаад тэгээд нарны гэрлийг блоклон доор нь ингээ өвөл болно гэж байгаа хэдэн жил өвөл болно гэж байгаа. Food chain. Тий. Тэгээ хамгийн тэр үед бас хүмүүс амьдарч чадна гэж байгаа байхгүй тий. Хамгийн аюултай хэсэг нөгөө нэг цацраг гэдэг хэсэг чинь. Цацраг гэдгээс нь болоод ойр орчмынхаа бүх хүмүүс нь тэр цоо тэр үүлч нь өөрөө цацраг гэдэгтэй. Тэгээ дэлхийд даяар тархангуудаа дэлхий тэр чигтээ цацраг гэдэг одоо өртнө гэж байгаа. Нэгсэндээ цөмийн дан болж дуусны дараа бол дэлхий дээр бол нэлээд эвгүй одоо нөхцөлөд амьдрал бол тэр чигтээ устчихгүй ч гэсэн яг одоогийн байдлаар ч тий. Нэлээд тий эвгүй нөхцөлөд үүснэ гэж байгаа байхгүй. Нэлээд хэцүү. Ер нь ихэнх нь хор тодорцсон гэж байгаа. Цацраг гэдэг чинь хор тодорцсон тийм биш үү? Тийм тэгээд нөгөө Боодал зүгээр. өндрөө байгаа гэж. Тэгсэн чинь энэ амар одоо уйдгартай гэж аахгүй бүх цөмийн бөмбөг дийлүүлээд дэлбэлсэн чинь их сэртэн болсонгүй хүмүүс ихсэнгүй жоохон сонирхолтой одоо юм ярил л да гэж байгаа байхгүй тий. Тэнгүүд ингэж байгаа. Дэлхийд дээр байгаа бүх урааны нөөцийг тэр чигтэн цөмийн бөмбөгнүүдийг болгож хувиргээл та тий. Тэнгүүд ч одоо эн чинь болохоор
1 сая ширхэг одоо Чи цөмийн наадаа dark web-с авсан уу? Курц гизагт дээрээс авсан. Тэгвэл 1 сая ширхэг одоо цөмийн бөмбөг болно гэж аахгүй. Саяны ч 15 мянга байсан шүү дээ. 1 сая ширхэг гэдэг нь тэр чинь нэг ширхэг одоо агуулгах дотор биш тэр чинь мангар холоос харагдахаар нэг амар том юм болно гэсэн үг шүү дээ. Тэрийг нэг дор дэлбэлчихэж байгаа байхгүй. Тэнгүүт тэнд юу болж ийн гэсэн чи ерөөсө шууд сансраас харагдах хэмжээний юм галт бөмбөг дэлхий дээр ингээд үүснэ гэж байгаа байхгүй. Амар том галт бөмбөг. Тэгвэл чи дэлхий ингээ яг одоо нэг усан дээр бид нар нэг юм тусаангууд чулуу хаяхад ч юм уу бөмбөг гэдэг долгиолд шүү дээ. Дэлхийн гадарх тэр чигтээ яг ус шиг долгиол гэж байгаа байхгүй те. Бүр тийм амар юм болно. Тэр хэсэг одоо тэр тухайн хайсан твийн одоо ихэнх баг газар ингээд тэр чигтээ сансарт ингээд цацагдж байгаа байхгүй те. Тэгээд одоо цансарлоо бүр тэр чигтээ явна. Үгүй бол эфир рүү эргээд унж ирнэ. Тэр унж ирж байгаа нөхдүүд ч одоо дэлхийн бүх амьдралыг сөрүүлнэ гэж аахгүй. Хүн байна уу, амьтан байна уу, юу байна бүгдийг сөрүүлнэ. Тэгээд хамгийн сонирхолтой юм дэлхийн нэг дотроо шингээр нэг гадна талаараа ингээм царцдмал гэдэг шүү дээ. Нэг нь одоо манай дэлхий чинь хонх шиг юм байна гэж байгаа байхгүй. Хүүхдийн цонх хонх үүдэн шүү дээ. Хөлөнд нугалцдаг дандаа гэдэг ордог. Тэр хонх шиг одоо юм зүгээр юм хөндөө тийм одоо царцдмал тэр нөхөр бол дуурахтаа юм хонх дуурж байгаа юм шиг дэлхийд одоо дэлхийн бүх хүмүүс сонсгоно гэж байгаа юм. Нэг юм дэлхий тэр чигтээ хонх болоод дон гэж хонх яаж дуурдаг шиг дуурна гэж байгаа байхгүй тий. Тэгээд тэр дууралт нь одоо чичирхийл нь болохоор дэлхий дээр бүртгэжсэн хамгийн хүчтэй газар хөдлөлтөөс илүү хүчтэй болно. Тэгээд дэлхий тэр чигтээ гэсэн үг шүү дээ тий. Нэг үсэндээ хамгийн хүчтэй газар хөдлөлт дэлхийд аяар болно гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр тэнд амьдрал одоо үлдэх ямар ч боломжгүй болчихоо. Тэнгүүтээ бүр хідэн одоо бүр ингээ хідэн 10 жилийн турш нэг өвлчин үргэлжлэн. Утаа нэгэ тэр чигт нь халахлаад тэгэд одоо үлдсэн бүгд дөхнө гэсэн үг шүү дээ тэр чинь баг тий. Тэгээд одоо эцсүүлд нь одоо хэдэн сая жилийн дараа одоо эргэж гайгүй болно гэж байгаа байхгүй эргэж амьдрч болмоор санагдаж гэж байгаа. Тэгээд үлдчихээн тий. Яг үлдэхгүй. Гэхдээ магадгүй хэдэн сая жилийн дараа гайгүй болцсон дараа нөгөө нэг амьдрал үүсч болно шүү дээ тий. Амьдрал үүсний дараа бас нэг оюун ухаантай манус шиг хэдэн нөхдөд үүсчлээ гэж бодоход бид нар бас ингээд газар огч байгаа нөгөө археолог хийж байгаа гайхна гэж байгаа хэрэгтэй нэг юм газрын давхаргууданд нэг юм амар цоцрог идэвхтэй юм давхарга гараад ирчихсэн тий. Тэгээ хаасаагүй дэлхийн хаасаагүй нэг юм нэгэн давхарга яваад байдаг. Тэгэхээр одоо нөгөө нэг хамгийн юурийн галуу инэтэр гэж явж байсан бас цөмийн галуу гэж нэг юм жижигэн зураас нэмэгдэхэд байгаа байхгүй тий. Түүхэн дээр тэгээд тэр үеийн хүмүүс айгүй гайхна гэж байгаа. Хүн чижтэй одоо оюун ухаанд одоо харгаар яг юм гэдэг. Бид нар бол айгүй гайхна гэдэг. Энэ одоо юу вэ? Ямар сони юм бэ те? Юу болцсон гэд. Ер нь бол ийм цөмийн бөмбөг болсон. Дай ч юм уу те тийм болсон юм байна гэж бодно гэж байгаа. Сонирхолтой дэлхийд болохоор тэр бүх ураануудыг нийлүүлж хагаад одоо юу хийчихэд бол одоо цөмийн бөмбөг хийлээ гэж бөмбөг биш одоо цахилгаан станц хийлээ гэж бодоод одоогийн хүн төрөлхтний тэр чигт 2000 жил тийж энерги гаргана гэж байгаа. Тэрийг л одоо нэг дор дэлбэлчээ гэсэн үг шүү дээ. Тийм их факт. Саний хасааг хэлж байгаа тэр нөө цөмийн өвөл нь шүү дээ тий. Чи ингээл 15,000 цөмийн зэвсэг тэгээ эсвэл сая цөмийн зэвсэг ингэж шавж шүү дээ тий. Гэтэл ингээд судлаачдын үзэж байгаа бол Minuteman 2 гэдэг Америкийн одоо нөгөө нэг стандарт цөмийн пуужим байхгүй юу? Тэрнээс 100 ширхэг дэлбэрэхэд л одоо ингээд бидний эргүүл чадхааргүй тийм цөмийн өвлөх гэдэг байхгүй юу? Өөрөөр хэлбэл ингээд тий нэг ширхэг амар ойрхон гэсэн үг байхгүй тий цөмийн одоо нэг nuclear apocalypse гэдэг юм. Би түрүү хэлсэн шүү дээ Америкийн нөгөө төрийн нарийн байсан Жорж Буш үед төрийн нарийн байсан нөгөө тэрнээс гад бүр хамгийн багаараа жишээ Индия Пакистан хоёр жишээ цөмийн нүг солилцоод цөмийн үг солилцоод тэгэхэд л одоо жишээ тэр тэндээс үүсэх нөгөө нэг үйл нь дэлхий дээрх одоо жишээ food chain-ийг баг хангалттай юм болж байгаа юм аюултай. Тэгэхээр жишээ нь ердөө нэг хоёр Индия Пакистан хоёр бол Америк Орос гэдэг бусдуудын хайж жижиг шүү дээ nuclear arsenal гэтэл мянгаас тэр хоёр байлтахад л одоо тэр надад чи хамгийн аимшигтай нь юу гэж Индия Пакистан хоёулаа зэрэг номлолтоо нөгөө талынхаа цөмийн цогцолтыг амсаад давшин гэдэг тийм тийм үдээ байгаа. Өөрөлд ингээд цөмийн дайныг тийм цөмийн дайныг ингээд байж болохгүй зүйл гэж хардггүй хоёр байна. Харин тэнгууд одоо би яг надад яг хоёр асуулт байна. Нэг нь түрүүн хасаа асуудаг асуулт. Юу гэхээр нөгөө headquarter-ыг очиж бүгдчихэж штэ. Бүгд өгчлээ гэхэд дараагийн цохилтыг хийх юм бэ гэдэг асуулт. Ерөнхийдөө цаа хариулах болсон дээ. Гэхдээ яг дэлгэрүүлж жоох ярихыг үсээ. Хоёр дахь асуулт нь яг саяны асуулт юу гэхээр миний бодлоор ингээд тэр нөгөө хіднэр рационал нөхдүүд ингээд хоорондоо цөм nuclear bomb хийчихгүй байгаа шүү дээ. Бомбардмент хийчихгүй байгаа тий. Тэр нь их амар миний бодлоор амар одоо жишээ нь адиптер хоорондоо цөмөндөө хийчихвэл битээр би л ингэж бодохгүй. Би адиптер цөмөндөө хийчихвэл гинт маргаашийн ингээд
дэлхийн food chain зогсож магадгүй nuclear winter гэж болж магадгүй ч юм. Би л тэгж бодохгүй. Би ингэж бодно. Амар гоё эрдэмтдтэй цуглуулж байгаа би яг хідэн бөмбөгөр адыг цааш нь харуулхад nuclear winter бидэрт хамаагүй гэхдээ тэдэрт хамаатайгаар дуусчих юм тэгэж боддог. Тэгэхээр миний бодлоор нөгөө тэр хүмүүс амар том дэлхийн их таймны үдийг санаа зовох хувийнхэн л их таймны зовж байгаагүй юу гэдэг. Тэгэл Одоо жишээ нь манай хин дэлгэрүүлж байгаа. Яг би зүгээр бас дахиад нэг асуулт байна. Жишээ нь одоо хойд солонгосын өдөртөгч Ким Жуны хувьд, Ким Жон Уны хувьд нэг цөмийн бөмбөгтэй болох гэдэг бас их тэмүүлэл байна шүү дээ. Энэ ердөөс тэр бол уламжлалт бодлого. Өөрийнхөө зөвхөн дэглэмийг л хадгалж үлдэх гэсэн тэр одоо survive хийх гэсэн бодлого мөн. Дэглэм ерөөсөө хаагтмаа. Яг хамаатай л. За би ингээд түүний асуултаас яг би ингээд сэдвээс жоо халиж магадгүй. Гэтэ ингээд хариулах гэж бодлоо. Chain of command бол нэг яриад тах сэдв биш. Угаасаа ойлгомжтой. Хэрвээ хэрэглэж өгөх юм бол дэд хэрэглэж хэрэглэж болно. Болохгүй бол speaker хэрэглэж болно. Ингээд бүр ингээд доошоо ингээд сонгогдсон байх. 20 30 хүнээр ингээд тодорхой авахгүй. Зөвхөн Америкч бид нар ч гэсэн тийм одоо систем байна. Наадхан дээр чи байгаа асуулт нь яаж тэр нөхөр дээдлийн нөхрийг өгснийг мэдчихэж байгаа. Одоо уцаар л мэднэ гэсэн үг шүү дээ. Тийм. Холбогдох Наци их сонирхолтой асуулт. Ингэдэг байхгүй. Ингээд өгснийг мэдхүү гэхээс илүүтэй контактгүй тодорхой хугацаанд байхад хангалттай байхгүй. Тийм. За тэгвэл контактгүй тодорхой хугацаанд байсан ч байгаагүй ч тэр хүн бас одоо тэр товчийг дарах хэрэг байгаа юм биш. Тэр товч тэр хүн бас байна гэсэн үг шиг нэг команд. Тэгэхээр нөгөө нэг контактгүй байна гэдэг чинь тэр товч байхгүй байна. Тийм. Тэгэхээр одоо нөгөө нэг emotional нөхөр 20 30 удаа доошоо явж байгаа нэг юу н одоо юу гэдэг юм мараад ш одоо этик нэгээ доошоо судлах хэрэгтэй шүү дээ тий. Ерөнхийдөө хамгийн чаг байж байгаа доошоо судлах 30 дахь нөхөр товчод арчвал яах вэ? Маг бодсон шүү дээ. Болно тий. Цөмийн дайнс айхад бидний ингээд хамгийн том 3 айц өгөх байхгүй. Тэрний юу гэхээр эхлээд хүний алдаа тий. Түрүүн ярьсан шүү дээ нэг хүн буруу харснаас болоод цөмийн дай эхлэх шахсан гэдэг Анатоли гэдэг хүн тий. Хоёр дахь нь техник алдаа. Авши сайнч техник алдаа байхгүй. Нэг машин буруу хараад нисэж байгаа шуунуудыг пуужин гэж хараад ирсэн шүү дээ тий. Хүний алдаа техник алдаа гурав дахь нь буруу ойлголт байхгүй. Жишээлбэл Кубийн одоо нэг пуужингийн хямрал гэж ярьдэн шүү дээ тий. 62 онд болсон. 62 он уу 68 ямар ч 60 он тий. 60 оны их үе хаа. 60 оны их үе санаж. Ямар ч ингэ Кубийн пуужингийн хямрал бол үл ойлголцохгүй тий. Одоо Америкууд бас биднэр юу гэж ойлгодог вэ гэхээр Оросууд муу хүмүүс Кубд пуужин тавьсан гэж ойлгодог байхгүй. Гэтэл тэр чинь Америкуудын Турк тавьсан пуужингийн харин үйлдэл байсан байхгүй. Тэгэнгүүт Америк Орос хоёр нууц гэрээ байгуулад хоёулаа пуужингаа татсныг Кеннеди улс төрийн зорилгоор ашиглаад Оросууд буулт хийлээ гэж ярьсан байхгүй. Өөрөөр хэлбэл ингээд буруу ойлголцоос болоод цөмийн дан одоо үүсэх шахсан. Өөрөөр хэлбэл ингээд цөмийн дан үүсэх гол шалтгаанууд нь бидэрт л боддог байхгүй. Буруу ойлголт. Рационал сэтгэлгээ биш нөгөө юм таа. Эмоцоос болж байгаа. Тийм. Тэр чинь тэгээд яг улс төрийн зорилго болж нөгөө X-Men-ийн first class. Сая чи түрүүний асуулаа. Нэг хойцлогсон дэглэм. Тэгэхээр тэрэн дээр бол хариулт жоохон хэцүү гэж магадгүй. Гэхдээ ингээд хамгийн энгийнээр хариулах юм бол дэглэм бол чухал. Одоо ерөөхдөө бол ингээд олон улсын харилцаанд аюулгүй байдлын онолоор юу гэж харагдаж байгаа гэхээр цөмийн зэвсэгтэй улс руу янз бүрийн улс дайрахгүй гэдэг тийм аксиом юм байгаа байхгүй. Тэр нь яг үнэн мөн үү гэдгийг бол хэцүү бараг хутаа явж магадгүй. Гэхдээ хойд солонгос тэр философоор хэрэв бид нар цөмийн зэвсэгтэй хэрэв бид нар арчаатай улс байх юм бол цөмийн зэвсэгтэй улс байх ёстой. Цөмийн зэвсэгтэй улс руу арчаатай улс руу хинч дайрахгүй гэдэг тийм логик яваад байгаа байхгүй. Тэр логикийн дагуу цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгаа байх. Нөгөө талаас хойд солонгосууд цөмийн зэвсэгээ өргөж хадгална гэсэн тийм бодлого байхгүй баг. Цөмийн зэвсгээ ашигтай юмар солих бодлоготой. Олон удаа тэгж орсон байхгүй. Ядуу сайн одоо нөгөө хоригуудаа цуцал гэдэг юм уу? Тим юмар тулж болох л байна. Тийм болно. 90-ад оны их үед Оросууд та нар цөмийн зэвсгийн хөтөлбөрөөр болоо гэсэн чинь за тэгвэл та нар маад усан одоо тийм цахилгаан станц байж өгөө гэсэн. Тэгсэн чинь Оросууд тгий гэж яагаад өөрсдөө дампуураад байж чадаагүй. 90-ад оны сүүл үед цөмийн зэвсгийн хөтөлбөрөө ингээд хэрэгжүүлэх гэж хэлсэн чинь Америк та нар болоо гэсэн. Маад адилхан цахилгаан станц байж үг гэсэн. Нөгөөд нь тгий гэж яагаад бариагүй. Төвчлүүлсэн. Хамгийн сүүл 2000 миний би буруу санааг бол 2006 онд хойд солонгосууд бидэнд болий. Бидэнд 1 сая тонн хоол одоо хүнсний тусламж үзүүлээ гэсэн. Тэгээд цагаан тусламж яа өөрөөр хойд солонгосууд магадгүй цөмийн зэвсэг гэдэг юм аа. Одоо ямар нэг юмны одоо нэг эдийн засгийн зорилго. Эдийн засгийн нэг bargaining chip гэдэг юм аа. Тийм. Гэхдээ тэр чинь амар том хумсаргүй үйлдэл байгаа байхгүй да. Одоо этикгүй л гэсэн үг шүү дээ. Нэгээс нь дэлхийн их тайвны төлөө та нар бидрээс энэ цөмийн мөнгөийг холдож авах гэж байгаа байхгүй. Тийм. Чи тэгж гэхдээ ингэ муухай. Тийм. Хэдүүлээ ингэ нэг амар шал өөр сэтгэл авах гэдэг. Гэхдээ ингэ дуусгахад гэж хэлж байгаа. Ингээд
энэ яриагаа ингээд дуусгах. Би шал өөр би энэ үзмээр ганцхан хэлбэр хэлэхэд олон улсын систем анархик байхгүй. Реалист онлын үед. Яг сая юу болоо штэ. Цөмийн зэвсэг олон улсын харилцаанд инх тамны механизмыг бүрдүүлэх юм уу гэдэг талаар ярьлаа штэ. Яг энэ сэдвүүд нөгөө Sapiens гэдэг ном дээр сүүл төндөгдөд айгүй олон нийтэд нээлттэй болсон асуудал л та. Тэгээд би болохоор энэ дээр нэг хоёр асуудал гаргаж ирж харж байгаа байхгүй юу? Нэгдэх юм бол ингээд чинь одоогийн бүгд найрамдах хятад ард улс цөмийн зэвсэгтэй байна. Гэхдээ энэ цөмийн зэвсэг яг Лаос, Камбож, Вьетнам 3 улсаас дайрах юм бол яг бүрэн юугаа хангаж чадахгүй, зорилгоо хангаж чадахгүй гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Ингээд Вьетнам руу яагаад Америкийн нэгдсэн улс халдаад дайраад ялагдсан бэ гэхээр юу гэдэг нь Вьетнамын геополитик газар зүйн нөхцөл байдал нь маш хүнд, битүү ой шугууртай. Лаос, Камбож хоёр яг адилхан. Хятадын хил бас яг адилхан. Тэнгүүт яг тэнхийн цэргүүд чинь өөрсдийн гэсэн юутай тэр газар зүйн нөхцөлөд тарсан дайны арга барилтаа болсон байгаа шүү дээ. Тэгээд дайрлаа гэхэд яг буцаагаад Лаос, Камбож, Вьетнам руу Америк бүгд найрамдах хятад ард улсаас цөмийн зэвсэгтэй дайраад нөгөө нэг юугаа хамгаалах магадлал нь амар бага. Ялан ядчихад энэ гурван улсын зэвсэг төвчин нийлээ дайрлаа гэж бодоход зэвсэг төвчний тоон бүгд найрамдах хятад ард улсынхаас давдаг. Давхгүй маа гэхэд ядаж тэр хилийн бус нутгийг нь бол хангалттай сэтлээд өнгөрчих боломжтой. Өөрийн газар нутаг дээр цөмийн зэвсэг дэлбэхгүй гэвэл үгүй энэ чинь нөгөө стратегийн зэвсэг нь яадаг вэ гэхээр тухайн эсрэг талынхаа нөгөө дайдах чадамжийг нь устгах зорилготой зэвсэг байдаг болохоор өөрийн газар нутгийг ашиглах боломжгүй болгодог зэвсэг биш. Яг нь би энийг арай нэг жижиг зорилго гэж хараад байгаа. Нөгөө талаас яагаад цөмийн зэвсгийн их тайвныг нэг талаас хангаж байгаа мөртлөө нөгөө талаас докторгүй байдлыг үүсгэж байгаа вэ гэхээр одоо яг ойрох дорндод нэг асуудал болж байгаа байхгүй. Иран цөмийн зэвсгийн хөгжүүлэлтийг хийгээд эхэлсэн. Израиль бол 60-д оноос бараг дэлхийн 6 дахь улс цөмийн зэвсэгтэй болсон 6 дахь улс баг. Цөмийн зэвсгийг хөгжүүлээд эхэлсэн. Гэхдээ Израиль ерөөсөө манай цөмийн зэвсэг байгаа гэж зарлдаггүй, байхгүй гэж зарлдаггүй олон нийтэд яг ингээ айл зэвсэг үйлдвэрлэх төв тодорхойгүй статустай гэх юм уу та. Гэхдээ ерөнхийдөө байгаа гэдгээрээ олон нийт төлөөгээд авцсан байгаа олон улс. Тэгэнгүүт Иран тэнд цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ хийгээд эхэлж байна. Тэнгүүд Ираны ойрох дорнодын бүс нутагт гол өрсөлдөгч Сауди Араб тэнд бас бид нар цөмийн реактор байгуулна, цөмийн цэглэгээ станц байгуулна гэдэг нэрээр олон улсын шинжээчид дээрээс нь Сауди Арабын зарим нэг ханхуунаар юу гэж үзэж байгаа байхгүй. Эдгээр яг цөмийн технологи, цөмийн зэвсэг байгуулах судалгаагаа давхар цөмийн станцаар давталж байна гэдэг юутай. Тэгээд нөгөө Сауди Арабын ханхуунаар ч гэсэн тэрийг бас илэрхийлсэн юм байдаг. Ингээд ирэнгүүт дахиад Америкийн нэгдсэн улс оролцоод эхэлж байгаа. Иракийн газар нутаг дээр Пужи эсэргүүцэж төхөөрөмжүүд өөрсдийнхөө армийг байгуулад эхэллээ. Тэнгүүт нөгөө ойрох дорнод дээр Иран уулна, Израиль уулна, бүх арабын улсуудтай муу харилцаа. Ирантай бас муу харилцаатай. Тэгэд ялангуяа Ираны санхүүжилдэг Хизбалла гэдэг террорист бүлгэн яг еврейчүүдийн эсрэг байдаг. Одоо ингэнгүүт энэ бүс нутаг тэр чигээрээ Америкийн нэгдсэн улс оролцоод бөөн докторгүй байдал үүсэж байгаа байхгүй. Яг энэ нөхцлөөр үнслээд бас хойцлонгос бид нартай ойрхоноор хойцлонгосыг авч үзэж болно. Тэгэхээр ярил зөндөө юм ярих. Би хойцлонгосын тэр цөмийн зэвсэг гаргаж авах гэдэг бодлогыг бусад улсууд хойцлонгос руу дайрах гээд байгаагаас хамгаалах гээд байгаа юм шиг. Бусад улсууд дайрахгүй гэдэг бодлогоор биш. Харин цөмийн зэвсэгтэй болж иж бид манай хойцлонгос улс олон улсад илүү нэр нөлөөтэй байж чаднаа. Тийм үнцгээс харж байгаа байхгүй. Тэр ерөөсөн үгүй өөр шал хондоо. Тийм юу. Шал хондоо тэр диплом хадгалах гээд байгаа юм шүү. Хоёр адил төстэй утгатай хоёр үг олон улс ярилцсан шал ондоо утгатай байж болно шүү дээ. Шал өөр үйл явцтай байж болох байхгүй. Софист. Тэгээд цаашгаа юу ярих гэжсэн. Цөмийн хаягдлыг цөмийн бөмбөг болгож болт юм бол ягаад бид нар цөмийн dirty bomb гэдэг хэвгүй тэрийг. Тэр нь заавал цөмийн дэлбэрэлж байгаа үүсэх албагүй. Цөмийн хаягдл цацар өгдөгтэй шүү дээ тий. Тэгмүү тэр эрдэнэ зэвсгэлтэй холбоод тэгээд аль болох олон хүн тэр цөмийн хаягдл хүрчих юм бол дэлбэрэлт нь хор хөнөөлтөй биш. Гарч байгаа цацар өгдөх нь хор хөнөөлтөй болох гэдэг чинь цөмийн зэвсэг. Яг радиацийн зэвсэг гэх байх чинь. Тий одоо бид олон сайрцаа цэргийн угаар одоо тэр цөмийн зэвсэг би бол тэр цөмийн бөмбөг боломж. Цөмийн бөмбөг биш юм биш. Цөмийн бөмбөг бол яг тэр категорид бид болж байгаа. Туршиж ийсэн гэдэг нь Америкчууд тэрийг туршиж үзэж ийсэн гэдэг юм байна сонсч ийсэн нөгөө
нэг танкны нэг сум байдаг штэ. Тэрэндээ нэг юм dirty bomb-ыг хэрэглэж үзчихсэн. Artillery shell ч юм уу. Тэрэндээ нэг хэрэглэж зүгээр тийм туршилтууд явуулж исэн гэдэг зүгээр сонсч байсан. Тэр жоо тэр нэг танкны сум тэгээд Японы сум дээр ашиглаж байгаа нь болохоор өндөрлөх юм. depleted uranium shells буюу одоо нэг би физикийн хувьд яадаг юм мэдэхгүй ямар ч сан тэр нэг ураныг ингээ баяжуулаад хэрэглээд дуусан гот амин хатуу болдог юм шиг байна л да. Тэр хатуу чанараасаа болоод бункер нэвтрэх чадвартай болоод тэрийг нэг гэтээ яг нэг цац руу идэх нь Ингэж байгаа байхгүй тэр чинь хүнд болчихж байгаа байхгүй зү. Одоо алтчин болохоор дөнгөж 27 байлуу. Атомын дугаар нь тэр чинь 53 54. За тий. Тэрнээс 100 дахин хүнд бодсон гэсэн үг шүү. Алтнаас 100. Би тэр физикийн мэрк ямар ч сан бункер нэвтлэхэд хэрэглэдэг байхгүй тэр. За окей. Ерөнхийдөө цөм гэдэг технологи гарч ирээд одоо сүүлийн орчин үед бол эрүүл мэндийн салбарт ашиглаж байна. Анх бол ясан дээр хүн аврах гэж биш бол хүнийг устгах гэж бий болсон тийм. Дайны зорилгоор бий болсон. Дайны зорилгоор бий болсныхаа ачаар магадгүй тийм нэг 100% бол биш тийм. Гэхдээ 50-аас их хуваар их таймыг тогтооход ашиглаж болт юм байна. Нөгөө талаас бас хойд залгуусын цэвэн зэвсгийн бодлогыг хойд залгуусын уламжлалт хийж болох эсвэл хойд залгуусын бусад усаас өөрсдөө хараат бус байх гэсэн бодлогоч гэж харж болох юм байна. Энэ бол одоо ямар нэгэн зүйл нөгөө олон өнцгөөс харж болно гэх шиг маш олон өнцгтэй юм байна. Мэдээж угаасаа миний бодлож нийгмийн шилжилгээний зүйл бол байгалийн шилжилгээ биш учраас мэдээж олон өнцгөөс харах хэрэгтэй. Олон одоо үр дүнгуудыг гаргаж өгч явах хэрэгтэй. Ханаас одоо хүндлэлтийг үтрийт хийхээс шалтгаалж тийм юм байна. Тэгээд мэдээж өнөөдрийн дугаар бол яг миний бодлыг өнөөдрийн дугаарыг дэмжиж хэлэхэд бол цөмөл гэж хэлж байна. Цөм гэсэн цөмийн тухайд ярьлаа. Байж болох бүх юмыг ярих гэж хичээлээ. Тэгээд мэдээж хүрцэрсэн бүгдэнд баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл. Баярлалаа. Баярлалаа. Комент хийээрэй.